Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Сайхан амарсан уу? Өглөөний мэй. Гэрбүлийн радио 104.5, 84.5 долгион дээр та яг цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хүлээн авч сонсож байна. 3W1045 цагийн мэн вебсайтаар бөмбөрсгийн өнцөг болон бүрээс биднийг сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл Facebook дээр Гэрбүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайгаарай. Яг одоо Улаанбаатарын өглөө шууд нэвтрүүлэг маань дүрстэйгээр танд хүрч байна. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мизо ажиллаж байгаа бол шууд залхах утас 9986 1045. Сайхан амарцгаас нь залуучуудаа. Үнэхээр сайхан амарлаа. 2 цагаас яг л 6 цаг хүртэл. Их боломжийн сайхан амарлаа ш. Ер нь яг хуу зуны хуваарт орцсон байна. Сэтгэл зүй яг юм нэг загсчлаад байгаа юм шиг те, зугаалаад байгаа юм шиг, майхнаа хориод байгаа юм шиг яг нэг тим стайлд орцсон юм шиг байна. За энийг та хоёр бол сонссонгүй. Миний сонсогчд бол сонсож байгаа гэдгийг найдаж байна. За өглөөний мэнд. За өглөөний мэнд. Зуны хуваарт шилжсэн очрогийнх. Ер нь шилжчих, тархиу шилжчих, аль үжээ шилжчих. Тэ. Зуны хуваарт шилжчихэр яа. Юу, цагаагаар бол шилжихгүй тий. Оюун санаа бодол сэтгэл зүй зуны хуваарт шилжин гэдэг нь одоо энэ ихгүй. За яа Нэг тий. ингээд Одоо назгараад ингээд нэг аялаад байгаа юм шиг, яваад байгаа юм шиг нэг те. Хөдөө чи шилждэг л үстэй. Чи шилжсэн л байлээ. Наа чи шилжээг ах уу. Наа чи шилжсэн. Наа чи угаасаа дөрвөн улир шилжсэн байх. Дөрөв улирлын дугуй гэдэг шиг би ч одоо дөрөв улирлах штэ. Би заяатай гүү заяа тийм биш. Би заяатай мэндэлсийн өглөө орж ирээд сайн байцгаана өгсөж өөдөөс яаж байгаа юм гинэ. Тэгэхээр нь олон ааштай гэж. Тэгвэл ганц ааштай хүн олоод иргэнэ. Тэг. Олдог өсөв бол юу гэж заяадаг юм чи ингээд зурлалтад байгаа. Та нар хөө ганц ааштай хүн олж ир. Би нэрээ би эндээс чи яваад үгүй. Яа. Йоо, арах чинаа. За манай сонсогчид бид гурийн царай ямар ч өнөө өглөө айгүй гоо сэргийг харагдаж байгаа үү. Бүгд гоё нэмсгэлээд Дандаа гурамд шүү. Дөнгөсөө 5 минут өмнө хаалганы цаанд бид гурав зодтолцсон гэв. Гэтэ амар гоё ингээд шууд буцаа эвлэждэг. Өнөөдөр угаасаа энэ сэдвээ ярихаар та нар үс зодтолтно. Гинэ цагаахан сэтгэлтэй хүмүүсийн болохоор айгүй хурдан хаалганы цаана гарч ирээл мартчихж байгаа. Тэгж байгаа. Өнөөдөр явах болонгууд гэх юм бол түүхэнд булан маань тэнд хүрэх болно. За үүний дараа бол до ре ми болон хүрэх болно. Ингээд 2 болон хүрэхээс гадна өнөөдөр бас бэлэгний энэ 7 хоногийн бэлэг маань задрах байгаа. Тэгээд энэ 7 хоногт ч гэсэндээ маш гоё бэлгийг бид бэлдсэн байна. Тэгсэн байгаа. Тэгээ 2 булангийн дунд задрна. Үүнээс өмнө яг одоо меншин давлгаанда нэгдэцгээе. Меншин давлгаанда нэгдээ, зүрхэн давлгаанда нэгдээ. Ингэснээрээ маргааш нөгөөдөр бид бэлгийн эзнээ тодруулах боломжтой болно. Даваагаас баасан гаргийн хооронд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ бидэнтэй хамт эхлүүлж байгаа сонсогчтанд баярлалаа. Бидний зүгээс бяцхан бэлгийг бэлдэж байгаа. Ингээд яг одоо нэвтрүүлгээ хамт сонсох хүсэх хүнээ меншин хийгээд тийм ээ. давлгаанда нэгдэцгээе. Хош би ингэж меншн хийгээд байгаа шүү дээ. За. Одоо нэг шеэрлээд заяа. За. Тэгээд дээр нь олонгод нэг найзыгаа одоо ер нь өглөө эрт сэрдэггүй найзаагаа меншн хийж байгаа байхгүй юу? Тэгээд сэрээрээ энийг заавал сонсоороо гэдэг. дадлыг өөрчлөх гэж байгаа юм. Дадлыг өөрчлөх гэдэг шүү дээ. Хүний амьдралд бас нэг жоохон ч гэсэн нэмэр болъё да, буян болъё да, тийм ээ. Тийм ээ. Хүний амьдралыг өөрчлөн гэдэг чинь асар том буян. Гэтэ бас тэр нөхөр чинь сэрдэггүй бол одоо хэцүү тий бас нэг талаар. талаар. Нөхөж үзэл ах. Нөхөж үзээ сүултээ заа шууд амьдаар нь үздэг болъё гэж сэрнэ шүү дээ. Тийм ээ. Тийм. Үнэ. За ингээд меншин давлгаанд нэгдэж байгаа сонсогч танд баярлалаа. Өглөөний мэндэ morning guys гэд манайхаа орж ирж шүү. Төр баяр төгөлдөр маань битсэн байна. За наран жаргал пэрлээ сайхан өглөөний мэнд гэж байна. За энэ төр баяр төгөлдөр гэж нэг нэр юм шиг сонсогддог шүү. Би өглөө 6 цагт өөрийгөө одоо энэ баг энэ хорвоогийн Монголын бүх хүмүүсээс хамгийн дөрүүлсэн ирээд байна гэсэн чинь. Яг үндэ бүх хүн сэрцэл өгдөг юм байна. Бүгд ажил төрлөө хөөцөлтөл явж идэг юм байна. Ер нь яг хөө эрт яг ингээд 6 цагаас сууд ажил төрлөө хөөцөлчвөл өдөр 11 цаг гэхэд бол юу яачдаг юм бэлээ шүү дээ. Ямар ч ажилгүй болчдөг юм лээ шүү дээ. Бусад өөр ажил ер нь их ажил амжиж чинь гэсэн үг. Яг гол ажлаа ер нь бол яг 12 цаг үдийн цайнаасаа өмнө амжуулчих юм бол ер нь их зүгээр гэдэм байлээ шүү. Тэгээд оройны хоолоо үдээс хойш цагаа өөртөө болон гэр бүлдээ зарцуул. Тэг хамгийн гоё нь ингэдэг юм байна. Ороо айгүй эрт унтчдаг болдго юм байна. Тийш дээ. Ер нь сар үгээл угаасаа ядраад байгаа болохоор тий.
10 10 гэж ер нь толгой тавиал нам ингээ унтдаг иймэрхүү болдгийм биш үү манайхаа. Энэ гоё амьдралын эрүүл хэв маяг те. Гэхдээ Монголд ингэдэм аа хоёроо. Бид гурав ингээ эфирт ирчихэж байгаа. Бид дөрөв ингээ эфирт ирчихэж байгаа учраас ингээ мэддэхгүй байгаа. Гадуур ингээ өглөөрт босоод явах гэхээр ингээ дараа өглөөний цаг гардаг газар болтохгүй. Монголд бас аргагүй шүү дээ. CJ25 гэдэг нэг за бас тийм ээ. Тэр бол болдог. Гэхдээ яг өглөө намайг лав ажилдаа ирэх хугацаанд өглөөний цайн ирээгүй байдیں۔ CJ-с үү? Тий, өглөөний цайн ирээгүй байдаг байхгүй. 7-оос хойш ирдэг. Бүр ингэчүүл яадгийг. Одоо ийм гой хууль гаргуулгаа явахгүй. Зуны хуваарт одоо ингээ цаг ингээ зуны хуваараа өвлийн хуваард шилждэг штэ. Тэрнтэй адилхан ажлын байрны бас яг юм цагийг өөрчлөөдөө. Тий. Офисын өгчтөр нэг найстайгаа уулзсан чинь ингэж энэ төрийн алба чинь ингэдэг юм шүү дээ. Зарим нэг яг нэрийг хэлээд яг уу те. Зарим нэг газар нь зуны хуваартай ингэ шилжиж 6 сарын нэг. Тэнгүүдээ тэр нь яадаг вэ гэсэн чинь ажлын байран дээр ирдөө нэг нь л ирдэг. Тэгээд 7 хоногтой босд нь байхгүй. Дараа 7 хоногт нэг нь л ирдэг. Нэг нь гоё юм биш. 3 дахин иржээ л та. За би гарлаа. Яг хоо тийм боломжтой. Бид гурав боломжгүй шүү. Бид нар ямар ханд өөрөө өөрсдөө ярих уу ганцаар. Тэгэхээр чинь бидэнд боломжгүй. Тэр ажлын байран дээр бол боломжтой байгаа байхгүй. За ингээд бид гурав энэ өвдөгч ирэхгүй шүү. Ирэхгүй шүү. Эхний буланг ихлэхээс өмнө би нэг санаа төрчлөө. За. Сая очроо одоо жишээлбэл би 6 цаг сэрж байгаагаа өөрөө хамгийн ихэнд сэрсэн гэж бодсон гэж тэгсэн шүү дээ. Хорвогийн хамгийн мондог хүн гэж өөрийгөө бодоод байсан. За тэгвэл ингийн гуруулын донд нь яг хэсгэн ором хамгийн нэг өрнүүлээ заяа. За. За хамгийн эрт чинь хин бэ? Эрка. Очроо. Та нар жинхнээс л хэлээч дээ. Жинхнээс л хэлж штэ. Өөрийгөө л эртэж гэж бодож байгаа. Өөрийгөө л би бараа алж чадж байгаа. Би штэ. Чи л байх ер нь бол. Чи хэдээс сэрдээ. Би чи 5 гэл сэрнэ штэ. Бэ. Мэдрэл мотоогоос тэ. Харин тэгэхээр чи одоо иймэрхүү юм ярилгүй. Хоёр бас ингээ хүлээж чи өнөө чи өмнө баха. Тийм би чи хамгийн холоос ирж байгаа нэгдүгürt. Тийм ээ. Хоёрдугаарт эмэгтэй хүн штэ. Тийм ээ. Тий бас босоод бас тэ ингээд наан цааны юм зогсоолох шаардлагатай юм. За тэгвэл дараагийнх нь хамгийн ухаалаг нь хин бэ? Ойлгомжтой Эрка штэ. Очроо штэ. Юу яриад байгаа юм бэ? Хоёр болоо. Хитэн сургууль төгснөөр л зүгээр яа. Би танд нэг юм хэлэхөө. Дөрөв эрдэнтэй хүн хэлсэн байдгийг зэ. За. Үнэхээр ухаалаг хүмүүс хошигн чаддаг гэдэг байхгүй. Йоо. За яг наа чи ухаалаг гэдэг. Ухаантай гэж штэ. Ухаантай гэдэг. Энэ манай сургууль төгсөн хэдийн хэлээр ярьдаг энэ төргээд ярих юм бол байх юм байна. За байлээ тэгвэл тэр хамгийн ухаалаг. Тэгэхээр ухаантай гэдэг хамгийн бид гурийн дунд одоо шалруулах боломжгүй шүү тийм ээ. За хамгийн хөгжилтэй юм. Энэ заяа хөгжил яриад байгаа юм уу? Би хөгжил мөгжил. Үгүй. Хөгжилтэй. Нарга ихтэй тий. Тэр бол ойлгомжтой. Үгүй. Наадах чи ингэж асуух. За яах очоод чи. Ингэж асуул зүгээр зэ. Хамгийн одоо зөвхөн өөрийнхөө хувьд хөгжилтэй байгаа юм бэ. Гэхдээ очроо өөр шүү. Очроо чи би тэрийг бодоход бас нэлээ өөр шүү. Манай дээр бол яг өөрөө өөртөө хөгжилтэй. Тэс ингээд яста жиг гэж чиний хэлдэг шиг өөрөө өөртөө хөгжилтэй тэгээд болоо. За тэгвэл ингэ хамгийн бүтлгүүнд. Хамгийн үгүй шүү. За би бах уу. Үгүй хамгийн бүтлгүүнд. Аяа үстэй. Гэхдээ ер нь хамгийн амар бүтлгүүцсэн би үстэй эфир дээр. За тэрүүгээр ярил чи юм байна. Тийм байна. Амьдрал дээр ч гэсэндээ би нэг амар бүтлгүүдэд дээдгүй шүү дээ. Баян бүтлгүүчээд шүү дээ. Заяагаа хамгийн хичээнгүй нь. Хамгийн хичээнгүй нөө. Оо өстө очроо. Миний ингээд яста очроо юм билээ. Пүү наа чи бүр яраад бичсэн орж ирээ заяа. Нөө бичсэн юмныхаа 10% яриад гараа явсан. Би биш. Заяа бас амар хичээнгүй. Бүр ингээд бичлэг бүгдийг нэг эхнээс нь ухрааж үзээ. Би ямар үгэн дээр илүү үг хэлсэн мэн бүгдийг нь үзээ сууж идэг юм байна. Арай хамгийн эрт унтдаг нь хин бэ? За би бол биш. Би бол одоо өчтөр 2 гэж унтсан. Гадуур нөө хөдөлтийн 10 гэл оронд ороод байгаа. Ер нь эко хаа. 10 гээд оронд ороод. Яг энэ дундаас хамгийн хөгшин шүү дээ. Хамгийн ядарч байгаа нь би явах уу гэсэн тий. Хамгийн ядарч байгаа. Энэ даралт маралт чинь энэ юунаас ядархтай холбоотой гэдэг байхгүй. Тэгээд би бас нэг даралтнаас болоо энэ даралт ихсээд энэ чимээг болоод байна уу? Эсвэл энэ микрофон цаашаа болоод байна уу? Миний ингээд нэг юм толгой манараад ингээд цаашаа болоод байна. Чи манараад. Гурван чавган зуралдаад нэг нь төрүүлнэ гэдэг шиг та гурав одоо юугаа хийгээд байгаа гэдэг. Тэр гэхдээ өнөө. За болоо тэгвэл. За үүнийг болоод хамтдаа ихний шууд дараагийн болон руу орцгоё. Энэ бол түүхэнд. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд. Зарим нь алдартай, зарим нь бараг мартагдсан
зарим нь энгийн хэрнээ санаан доромгүй түүх энд дурсагдах гэж байна. За ингээд гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр яг одоо манай Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хамгийн эхний болон болох түүх энд болон минь эхэлж байна. За тэгээд мэдээж бид нар дэлхийн ертөнцийн дээр болж байгаа магадгүй Монголд болж байгаа гайхалтай түүхүүдийг ярилцсан ш тэндээсээ бид нар суралцдаг байгаа. Тийм учраас та нарын сэтгэлийг хөдөлгөж зүрхий чинь гэж ихтгэхээр яг одоо 2 дугаар 1 дугаар студид энийг гасчаарай гэдэг 1 дугаар студид манай хөтлөгч Эрка Зая очроо найруулагч Мизунаар бэлэн болсон байна. Тэгээ бид нартэй гоё энэ түүхийн талаар бас сэтгэлээ хуваалцаад гоё амьд мэд харилцахыг хүсвэл 9986 1045 дугаар руу шууд холбогдоорой. Тийм ээ. Амьд мэд. Бид нар өглөө болгоо ер нь лайв стрим хийгээд ингээд та нартайгаа бас ингээд үгүй бид нар бичлэг хийгээд тавьж болно тийм ээ. Олон тийм үстэй. Бид нар сонсогчтойгоо бүр ингээд бодиттой ярилцсамаар байна. Тийм амьд сумаар байна те. Бид нар бас илүү их буу хаалмаар байна. Тийм учраас ингээ лайв стрим явж байгаа шүү манайха. Тэгэхээр гоё нэг рүү гоё меншн хийгээд гоё шеэрлээ, таглаа тэгээ яваарай. За ингээд өнөөдрийн түүхэнд булангаар үнэхээр сонирхолтой үнэхээр сэтгэл хөдлөх магадгүй хэрүүлж гарч магадгүй. Өнөөдөр угаасаа заяагийн болон бохгүй юу? Тийм учраас модераторын одоо манай Эрка зарлал хэн блэ? Өнөөдөр бол Зая. За тэгээ болоо одоо шүү Заяа руу орё. Эрка зүгээр зарлалаа тоосон. Тэгээ өөр юм яриа. Хүний нэр хийдээд болдог те. Заяа явдаг учраас ингэн хөөе. Өнөөдөр хийснээс хойш сая Заяа л гэдэг үг хэлсэн. Өнөөдөр Заяа явах учраас ингэн та нар бүгд л мэдж байгаа дөө. Салфетка бэлдээ. Тэгээ Заяа явдаг учраас өнөөдөр бол дандаа Монголд байдаг. Тэгээ алдартай дуунуудын одоо үүсэл гарал түүхтэй холбоотой. За зохиогчийн түүхтэй холбоотой юм гой зүйлсүүдээр бид нар аялдаг. Ер нь уйлаагүй нулимсгүй тийм дугаар бол одоохондоо гараагүй байгаа. Ой, өнөөдөр уйлаагүй нулимсгүй бүр инээдтэй. Хэрүүлтэй ч хийж магадгүй. Хэрүүлтэй ч хийж магадгүй. Гэхдээ үнэхээр гой дугаар бас болно гэж бодож байна. Би ингэж бодохгүй юу? Надад одоо яг миний урын санд 30 нэмэх дууны түүх байна. 30 нэмэх гэхээр нь за. За 30 нэмэх дууны түүх дундаас 20 нэмэх нь ер нь дандаа ингээд сэтгэл ингээд нэг янз янз болгосон те. Ингээд нэг эвгүй мэдрэмж авахаар уйлмаар, хайлмаар юм дууны түүхүүд байгаа байхгүй юу? Энэ удаагийн дууны түүх болохоор магадгүй инээдтэй ч хийж магадгүй санагдсан. Би өөрөө ингээд уншаад ингээд явхад бол надад ямар сони ингээд уншаад. Яаж сонсоод байгаа юм бэ? Би гайхлаа шүү дээ. Тэрүүхэн дээр орон чинь. За тэгвэл одоо ингээ ямар дуу хамтдаа ярих гэж байгаа, ямар дууны түүхийн талаар ярих гэж байгаагаа эхлээд дууныхаа эхлэлийг нэг сонсч идэх үү? За тэгье. За найруулагч маань дууны эхлэлийг зүгээр voice-ийн тавьчих тий эхлээд. Е. За тэгээ сонсоод үзэхээр та нар яг ямар дуу вэ гэдгийг мэднэ гэсэн үг. За юу. Энэ ямар дуу вэ? Одоо орж ирж байна. Үл өстэй. Үгүй штэ. Ой, ариун нэгэн дуу штэ. За ямар дуу? Ариун нэгэн дуу штэ. Мэдхгүй. Тэр. За манайхан таагаарай. Чинийх билээ биш үү те? Нэр нь дуунаас минь булаасан сэтгэлээ. Вау, манай Эрка бүр дурламаар дуулах юм аа. Сэтгэл зүрхээ чамд урламаар санагдлаа. За чимээг. Яа. Хүмсэг яагаад байгаа юм бэ? Хараацаан дайл юм уу? Ёо за болио. Энэ дууны талаар ярих гэж байна. Энэ бол үг аяг нь үлзий орших дуучин ариунагийн дуулсан чимэн химээ бидний зүрх сэтгэл аль хэдийн хайрын дууны орон зайд нэлээд томоохон байр суурийг эзэлдэг дууны үүслийн талаар ярих гэж байна. Тэгэхээр үүслийн талаар гэхлээр бүтээсэн хүн нь бол аяыг нь үгийг нь гитарчин өөжгөө буюу үлзий орших зохиолсон байгаад нь штэ. Тэгэхээр тэр хүн хэрхэн яаж зохиож ирсэн, энэ дууг зохиохдоо юу бодож ирсэн талаар хамтдаа түүхээр нас аялна гэсэн. Ер нь юу гэж бодож чинь та хоёр? Үлзий оршихгүй зохиосон дуу юм байна. Тийм. Одоо бараг насчихсан үжиж яах гэж өөжгөө гитарч өөжгөө чинь одоо мундаг дуу зохиосон юм байна. Тийм маш олон гой дуунуудыг зохиосон байгаа. За энэ дунд ярих юм бол дараа нь намтар дунд нь ярин заяа. Энэ дууг яг юу бодож зохиосон байх гэж бодож чинь, ямар хөө утга учиртай байх гэж бодож чинь. Энэ айгүй бол нэг машин тэргэл бодсон байх маяг. Балаараад байгаа ч тий. Яг өөрийнхөө хайр марийг бодсон бол юу гэж бодож чинь. Гэхдээ харин тий чи тэгэхээр наа чинь нэг юм
Итгэл юм байгаа. Тийм болохоор наад чинь машин тэрэг мотоцикл удсан юм болоо. Сая талын салхит оролцсон Дуртай юм бодоод. Тий, дуртай юм бодож байгаа зохионгууд маний тэрийг нь хайрын дууг бодсон. Мотоцикл нөгөө унаа явж байхдаа дандаа нөгөө нэг хайртайгаа араас нь ингээд нэг юм тэврүүлээд явдаг байсан. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө хайр нь авахгүй өөрөө ганцаараа явж байсан байхгүй. Тэндээ гинт бодонгууд яана тэврүүлэхгүй болохоор ямар тэнийг юм бэ гэ тэгээд чимэн гэж зогсоосон байна. Яг би зүгээр тийм л төсөөлөл орж ирж байна. Гүг ингэс юм а нэг өдөр өөжиг ах чинь нөгөө босоод шүдөө гоочод гараа авчихдаг байхгүй. За. Гин нэр ихнэр өмсөөгүй шүү дээ гэж санаад тэгээд мангар хурдан буцаад СУ орсон гэсэн. Тэр үе СУ байгаагүй л дээ түүц ороод шууд нөгөө цагаан уцаас залгасан гэж байгаа байхгүй. Шууд залгаад гамбаа хоёлоо уулзах уу гэж залгасан гэж байгаа найз руугаа. Амар ойр дотныхоо. Тэгээ нөгөө хоёр чи уулзаал тэр үлэр ажил будаа. Ажил нь будаа гэж. Чи эхнэр ярьжсэн нь юу уцаар яриа гамбаа болоо. Харин тэгсгсэн. Тэгээд би чамд ингэж ярих чинь. Залуучуудаа түүхэн яри. Би ингэж бодсон хальт. Нөгөө эхнэрээ үнсээгүйгээ санаад те. Гинт ингээд гараа явчихснаа үгүй. Шот түүц рүү ороод цагаан уц руу залснаа. Хараа би чамаа үнсээгүй юм ба штэ. Шот уцаа үнссэн гэж ярих чинь. За анхны хайрын тухай бодсон гэх мэтчлэн комент ирж байна л да. Гэхдээ үгүй юм байлээ. Яг тухайн үед нь яг юу бодож байсныг мэдэхгүй ч гэсэндээ. Хэд хайр үсэ. Телефон. За хоёр бити яг ингэж дундуур орж ирээрээ заяа. Тийм болоод би энд чи манарах гээд юм а тий. За бүгдээрээ сонсъё. Чи түүх ярьж байгаа юм чи. Манай сонсогчдод бас чимээг байгаа. Юу аяа сольчидөө нариулагч. Би бүр энд нь бараг хөөрөхгүй тийм. Дагаж дуулчих гээд шээ. Энэ бууд цагаас өмнө гарчих гээд. Үгүй энэ нөгөө нэг уйлах биш ээ. Түүх нь бол уйлж байгаа. Тийм шүү. Би баахан салфетыг авчирж орж ирж гэж матсан байлээ би яг. Тэгээ би яг чимэн ингээд 0 байгаа салфетыг бодоол ингээд зогд. Гөө. За 1999 он хацаал байх гэж өөрөө бас таамаглаад байгаа. Ариун нэгийн төрсөн өдөр болсон гинэ. Дуучин Ариун нэгийн. Ариун нэгийн төрсөн өдөр нь олоод тэгэл мэдээж урлаг соёлынхаа ирээл, найз нөхдөний ирээл, тент чин дуулдаж хуурдаал, бэлэгсэлт өгөөл, би биентэйгээ найрлал ингээл боо юм болж байгаа байхгүй. Тэгээд ингээд ирсэн зочид нь Ариунад бэлгээ өгөхөр болж тээ. Тэгэнгүүт нь за ингээд баярлал бэлгээ авч байгаа. Тэгээд өөжгийг ээлж ирж. Тэгэл энэ дээр нь гараад сэтгэлийн үгээ хэлээл. За ингээд бэлэг баг. Найздаа энэ өдрийн бэлэг болгож би ста тасраа гоё дуу хийж өгнө гэж хэлж. Тэгэл түүнээс чинь хоош болол бүр байнга нэгтэг гинэ. За найзаа нөгөө дуу яасан бэ? Нөгөө дуу юу болж вэ? Найзаа дуу яаж вэ? Дуугаа авъя гэх тэгэнтэй. Нөгөө бэлгээ авъя гэдэг нөө хонь өгнөгчөд хонь авъяг өгдөггүй шүү. Тэгээд тэнгуут энэ хамгийн гол нөгөө дуугаал нэхэд энэ гоё дуутай болох гэдэг штэ тий. Тэгээ хамгийн гол нь өөрөө тэгж яахгүй амлах нэг хэрэг хийх нэг хэрэгээ дуу гэдэг чинь тийм амархан гэдэг биш ээ. Ингээл заа хийгээл хийчихгүй штэ. Тэр чинь онгод нь орох үлгүү дээ. Тийм бас ингээд нэг эзэг нь мөчн таарна штэ. Тэгэл дуугаа нэхэж дахин ингээл залгадаг байсан байна. Тэгээ нэг зуны нэг халуун өдөр бас нэг барилга барих гээл ингээл мөнгнат явж лээж л дээ. Барилгын захт дээр явж исэн гэсэн. Тэгсэн Ариунаа залгасан гин. За дуу яасан бэ гэхээр бэлэн гэлчих гинэ. За. Тэгээд өста асуудалгүй гэсэн чи. За би одоо яг нөгөө сонор студ дээр байна чи ингээ хүрээдрээ гэсэн гинэ. Тэгсэн дуу ерөөсө дууны чинь бүр нэг нот нь ч байхгүй, үгнийх нь нэг үсгэн ч байхгүй юм шиг шүү дээ. Тэгээд газ нэг цагийн дотор хүрээдрээ гэсэн чинь би амжихгүй би 2 цагийн дараа ирнэ гэсэн гинэ. Тэгээ хамгийн гол нь юу гэж утсан бэ гэхээр би энэ дууг бичихгүй бол худалчлах гээд байна. За тийм учраас би ингээд бичиж ямар нэг юм бичиж ингэж очихгүй бол болохгүй байгаад байна гэд ингээд нэр төрөөс хүн бодож штэ. Тэгэнгүүт яг захын нэг хүнээс цаас бал өгөөч гэж яагаад нэг цаасны тасархаа авч байгаа ингээд бичижсэн гинэ. Юу гэж цонхоо ингэж битүү хааж агаад кондишн асааж агаад тэгэл ингээл бодож модоол янз янз юм гаргаал тэгэл арайч юу гэж нэг бадагтай болсон гинэ. Хөөх хэвээ. Бүр арайч юу гэж нэг бадагтай болж байгаа. Яах вэ бас би бол бүр бадагчгүй сууж байгаа юм. Студ руу очиж гин гинэ. Тэгээд шууд ингээл за энэ ингээ гаргаж ирэхгүй штэ. За наанаа сууж байгаа хөшин би тэр өрөөлөө ороод гэс дуусгаахыг гэж хэлээл ингээл аян дээр нь ингээ суусан гинэ. Аяг нь ингээл за тэр гээд ерөөсөө нэг сонир болж өгөхгүй ингээл за яах вэ? Төгөлдөр хууран дээр нь ингээд ингмээр яхин за энийг чи ингмээр яхин ингээл нэлээвэн болоод ингээл гаргаж ирсэн юм байна. За ер нь бол энэ өстө гоё дуу. Өстө алнаа гэж тэгсэн. Ариун найг ингээд төрөл жанрт нь дуулдаг стилд нь ерөөсөө нийцэж өгөхгүйсэн гинэ. Үгүй энэ нэг л биш юм шүү гэл ингээл те. Тэгээ тэнгуүтээ яг хамгийн гол нь халиунд за ингээд аян дээр нэг ийм 10 шиг хийгээрээ ингээрээ тэгж янзлаараа ингэсгээд янзлаараа ингээ яваад өччих гинэ. Дараа нь ирсэн чинь ингээд нөгөөтгийн сонссон яг нэг өөрийнх нь ботсон шиг биш яагаад гинэ. За.
Тэгэл нөгөөдхөө ингээд өөрчлөхгүй л чи энийг ингээд өөрчилчүүл эн чин зүгээр юм шүү гэсэн чи тэгвэл чи би завгүй байна чи өөрөө наадахаа ингээд өөрчлөөд янзл гээд хамаг ингээд програмуудаа нээж үлдээчихэд ингээд яваад өчлөлтэй. Тэгээ ингээд суугаалсан юм гардггүй гинэ. Яах вэ? Уг нь бодолтон байгаад идэг. Ингээд санаанаас нь ингээд бит болоод ерөөсө гарч өгдөггүй. За яах вэ гэж ингээд бодож исэн чи харин төгөлдөр хуурч Шимба ороод ирсэн гинэ. За. Ороод ирэнгүүт нь чи надад энэ дууны энэ хэсгийнх нь ингээд төгөлдөр хуяахын аяыг надад ингээд тоглоод өгөөч гээл тэгсэн гэдэг. Тэгэл нөгөөдгөө чинь төгөлдөр хуяахын аяыг тоглож байгаад бүр сүлдээ улаараад нөгөөдгөө дундаа ороод бүх юм нь баг хийж дуусгаад энэ ямар гоё дуу вэ? Яа энийг манай эмошн төгчөөч гэсэн гинэ. За. За боли хүнд амлцсан тий. За боли тэгж ариунаад алуулаад юу гэхүү эн чи одоо эзэнтэй дуу юм байгаа ингээд ариунаад өгөх юм гээл тэгсэн гэд. Үнэхээр гоё дуу юм аа л гэсэн гэд. Тэгэл ариунаа дуулах гэсэн чинь бас ингээд дууга голж ийн гинэ. Үгүй энэ биш ээ. Энэ миний төрлийн дуу биш ээ. Энэ хоол явахгүй гэсэн. Үгүй алнаа чи зүгээр л дуул гэдэг нэг. Тэгсээрэн байгаад яг нөгөө өөрийнх нь нэг гоё гардаг өнгө мөнгийг нь хүртэл олцсон. Яг тэрэн дээр нь тааруулаад дуугаа ингээд бичүүлээл дуунч гарсан. Гарантсан даруйтай хит болсон. Тэгсэн тий. Тийм. За тэгээ 2 сарын дараа залгаж ийн гинэ. За өгшөө би CD-ийнхаа нэрийг чиний дугаар нэрлэхээр болсон. Чимэн гээд чиний дугаар нэрлэхээр болсон шүү. Тэгээд маргааш илүү нөгөөдөр нь клипний зураг авалттай. Онон Батбит хоёр ярьсан байгаа. Чи ирж клипэнд ороорой гэсэн гинэ. Наачаагүй гоё түүхс те. Гэтэ өөжгийн холонгууд ингэсэн биш нэг шууд яг 2 цагийн өмнө ингээ цаас аваа шууд ингэж штэ. Энд чинь нөгөө нэг тархины бас нөгөө ийм хурд авах юм ашигтай арга гэж байдаг юм билээ. Хурд те. Тэгээд хамгийн гол нь ингэсэн гэж байгаа. 2 бадгаа биччихээ сүүлийн бадаг дээр нь бүр ингээ гацаад исэн гинэ. За сүүлийн бадгийг яах уу, юу их үү, яамаар юм битэ гэжсэн чинь харангийн хавг сүрэн ахын байнг хэлдэг үг гэсэн гинэ. Үлгэрт үний юм байхгүй. Дуунд худлаа юм байхгүй гэдэг алтартай үг нээдэг гинэ. Тэгээ үүнээс нь үг хуулж аваад дуунаас ч илүү үнэн байгаасаа гэд 3 дугаар бадганд бүтсэн гинэ. Наачистай гоё юм биш те. Хэсэг үгийн дахиад хэлэх үү? Үлгэрт үний юм байхгүй, дуунд худлаа юм байхгүй. Банк хэлдэг өөрийнх нь брэнд үг. Би ч энийг бас та хоёртой хэлмээр байна. Та хоёр минь дуунаас ч үнэн байгаарай. Яа. За тэгээ 12 цаг бүр хэрэлдээл бөө юм болж иж бүтсэн дуу нь бол ингээ гайхамшигтай амжилтанд бол бүтэж байгаа штэ. Амжилтанд хүрчихэж байгаа. За 2 жилийн дараа Чимэн дугаараа Pentatonix-ийн шилдэг pop дууны шагналыг бол ариун авчихсан. За тэгээд яг энэ үед нөгөө талигч гүр азаргаатай таарлсан юм байна л да. Тэгээд таарлаад ингэсэн. Үгүй энэ балхаа бит хоёр жилдээ 20-30 дуу их юм. Тэгэл тоглолт хийхин дууга таниулах гал. Гэтэл чиний нэг дууг ерөөсө гүйцэхгүй, нэг дууг ингээ гүйцэж чадсангүй дээ гэж хэлсэн байна л да. Тэгсэн мэдээж нөгөө нэг зүгээр байхгүй хүн хариуд нь тэгж хэлжсэн гэдэг өөрөө бүс ярьсан байгаа байхгүй. Юу гэж хэлсэн бэ гэхээр хоёр ах ер нь үнэнгээсээ л дурлаж дуу хийхгүй байна да гэж хэлсэн гинэ. Үнэнгээсээ дурлжвал 20-30 дуунаас илүү дуу болох гээд байна гэд ингээд инээлдээд хошигноод өнгөрч исэн байлээ. Мөн загтын төмөн чаргалгаас дурлаж хэлсэн чиний үг чинь дуунаас илүү үнэн байгаасаа гэж ямар гоё бичээвэ, ямар гоё хэлээвэ. Энэ дууны хамгийн гоё хэсэг нь яг энэ байсан гэж тэгсэн. Тэгэд яг энэ үгийг бодогдуулсан, энэ дууг бүтээхэд маш их тусалжсан харангийн лавгада баярлаа гэж бас төгсөлт нь хэлсэн байт юм байлээ. Тэгэд энэ нь бол Ариунагийн Чимэн гэдэг дууны бүтсэн түүх байгаа. Тэгээ дуучин Ариунагаар дуулуулсан ч гэсэндээ цаана энэ их амжилтыг авчрахт нь бас гол нөлөө үзүүлсэн байхаа гэж бодож байна. Гой. Надад нөгөө тэр өөжгийнх нь нөгөө хурдтай тэр хүн зур ингээд зохиосон гэж байгаа айгу бүр илүү их таалагдаад ингээд тэмдэглэж авмаар санагдаж байгаа байхгүй. Энэ тэнд гой жишээ авч ярьсан ч гэсэн. Одоо жишээ нь бүх талбарт яг энэ ашиглагддаг арга гэсэн үг. Одоо жишээ нь комеди дээр ч гэсэн яг заримдаа ингээд тайзан дээрээ гарах гад байдаг. 1-2 минут үлдсэн. Нээлтийн жок айгу чухал байдаг. Тэрийг юу ярих уу гэж сандарцсан гэд яг тулгамдж штэ маш ингээд хурд аваад яг тэр үед орж ирсэн санаа заримдаа ер нь бол хамгийн хүчтэй байгаад байдаг хөөхгүй. Тэгээ энэ бол яг батлагдсан арга ер нь. Мэдээж нөгөө өөжгийн зохиосон маш олон дуунууд байгаад байгаа байхгүй юу? За би та бүхэн зүгээр нөгөө хэсгээс нь хэлэхэд бол Саран туяагийн хайрын бурхан. Вау. Хурд хамтлагийн сүүлд нь гарч исэн жинхэнэ хайр зүрхэнд үлддэг. Киноны дуу. За Маралжингоо бүсгүйн дуу. Номин талстын дурлаж битсэн шүлэг. За мэдээж бол Ариунагийн дуулснаар Чимэн Лавг сүрэнгийн хайртай гэхээсээ өмнө.
Амархуу Батсүхийн хамт дуулсан Би чамд итгэдэг гэдэг байна. Савгсүрэн Саран Туяагийн хамт дуулсан Анхны хайр. За Никтоны Чи над шиг дурлаж чадах уу? Савгсүрэнгийн Ирчүүд буюу Миний хатман киноны дуу. За тэгээд надад итгэж хайрт минь гэдэг нөгөө Сэрчмагийн дуусан дуу байна. Надад итгэж хайрт минь гэдэг. Энд ч айгуу гош жоохон бахта би дуулдаг байсан. Тий, хайр сэтгэл. За тэгээд номын тасны чамааг санахта гих мэтчлэн маш олон хит дуунуудын эзэн. Тийм ээ, яг нөгөө наад дуунууд ч болонгод зарим одоо бүр алдартай хүмүүсийн дуунуудыг дуулахад айгүй хэцүү хит дуунууд байдаг штэ. А тэнгууд энэ өөжгийнхээ зохиосон дуунууд болохоор алдартай хит мөртлөө ингээд бид нэр ингээд дуулж болох үйц. Цог ингээд ийм гоё дуунуудыг бас зохиосон байна те. Гэтэ цаа чи бас их даруухан юм аа. Зүгээр л те ингийн. За тэгвэл одоо хамтдаа түүхий сонссон юм чинь дууныхан шүлэгтэй танилцгаа. За тэгээ. Дахиад нэг сонсъё те. За ямар дуу чи юм те? Тий, ямар дуу. Би энэ чинээс өөр дууны ая яваад ингээ энэ чинээс өөр юм яриад толгой манарч шүү. Би чи минийг л дарах уу? Орлуулчих гээд байна үү те. Хамаагүй аль нь ч байсан яах. За би та бүхэнд чимэн дууны үгийг та бүхэндээ уншиж сонирдуулъя. Сая түүхий сонссон юм чинь бас ингээд сонсоход илүү өөр байх. Өөр мэдрэмж. Үгийн сонсоо тэгээ дараа нь хамтдаа дуулъя. Тэ. За. Зүрхийг минь булаасан сэтгэлийн зүйрлэшгүй сайхныг бодглоор зөвхөн чиний төлөө юм шиг зөнгөөрөө бүхнээ чамдаа өгсөн. Хайрыг минь булаасан итгэлийн харьшгүй хүчтэйг нь бодглоор хан хорвоод чи ганцаараа юм шиг хамаг бүхнээ чамдаа өгсөн. Чи минь сэтгэл минь билээ. Чи минь мөрөөдөл минь билээ. Чи минь амьдрал минь билээ. Чи минь минийх билээ. Дуунаас төрсөн дурлал минь дуусашгүй дүүрэн байгаасай. Дурлаж хэлсэн чиний өгч нь дуунаас ч илүү үнэн байгаасай. Чи минь сэтгэл минь билээ. Чи минь мөрөөдөл минь билээ. Чи минь амьдрал минь билээ. Чи минь минийх билээ. Зүрхийг минь булаасан сэтгэлийн зүйрлэшгүй сайхныг бодглоор зөвхөн чиний төлөө юм шиг зөнгөөрөө бүхнээ чамдаа өгсөн. Уг аяыг үлзий орших дуучин ариуна чи минь. Гоё юм биш үү? За одоо ингмээр би нөгөө нэг клипийг бас хамт үзчихье гэж бодоод байгаа байхгүй юу? Клип үзэж болох уу? Клип үзэж болох нь лайв стримаар болохгүй бах. Болохгүй юу? Тий. За тэгэхээр зүгээр яг хаа манай Эркам төрөнөөс ингээ гитараа дараад байна. Яг шүлэг явж чадахгүй даталт явахгүй. Даталт явахгүй сүулт нь орж ирэх юм. Шүлэг явж байхад даталт явахгүй сүулт нь татганаад. Сүулт нь орж татганаас суугаад. За хайрын бурхан гэдэг дуучин бас айгүй гоё дуу штэ тий. Би жоохон бахтаа болсон гэдэг дуулдаг байсан те. Би дандаа нэг юм жоохон бахтаа дуулдаг байсан. За чимэн гэдэг дуутай холбоотой бас ингээд гоё түүхүүдээ бичээсэй гэж хүсэж байна. Чимэн дууг хайртай хүндээ зориулж ирсэн үү? Эсвэл энэ дуун дээр ямар нэгэн байдлаар нэг түүх мөх явагдчихсэн үү те? 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй байгаа. Мэдээж гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайгаарай. Тэгэх юм бол манай шууд нэвтрүүлэг манд хүрж байгаа комент хэсэгт нь түүхээ бидэнтэй хуваалцаарай. Би бол чимэн дууг хөрмөн дээрээ дууландаа л гэж бодсон. Энэ гоё дуунуудыг хит дуунуудыг дуунуудтай холбоотой дурсамжууд байвал тийм ээ манайхан шууд утсаар 9986 1045 руу залгаа шууд хуваалцч болно шүү. Энэ одоо тэр нөгөө Сэрчмагийн дуулж ирсэн нөгөө өөжгийнхэн зохиосон надад итгэж хайрт мэн гэх тээ. Тэрийг би 5 дахь ангитай байхдаа нэг охин дуулж өгч ирсэн бохоггүй. Нөгөө дурлцаад тэг надад ерөөсөө итгэхгүй гарна тэгээд. Надад итгээч гэдэг. Тэрийг дуулж өгч. Тэр чи тухайн үед одоо дөнгөж гарч ирсэн үү яасан бэ? За комментуудыг хүргэчээд тэгээд үргэлжлүүлье. За ингэсэн байх шүү энд явж ийн. За тэгээд нөгөө нэг ямар дуу вэ гэдэг дээр дууг юу гэж бодож ирсэн бэ гэдэг дээр бас юмнууд орж ирж байгаа юм байна. Өөжийн гитар чи яг Эрка шиг юм байна гэж. Гитар чи хүний тарих нэлээд сайн хөгжсөн байдаг болохоор багаас нь хүүхдүүдээ хөгжимтэй найзлуулвал зүгээр байдгаа гэсэн байна. Өөжгийн авьяастай хэрн үнэлдэггүй бэлэгдэл гар байж шээ гэсэн бол Саран Туяагийн хайрын бурхан Ариунагийн чимэн дуунууд бол бэстэй гэсэн байна. Өөжгийн тоглолтоо хийгээсэй гэсэн байна. 2019 онд өөрийнх нь тоглолтыг өөрийнх нь дуунууд ингэж хэлсэн тоглолтыг болоод цэнгэлтгэд хийжсэн. За тэгээд
Өглөөний мэндэ хамгийн хит супер дуунууд байна штэ. Гоё мэдээлэл өгсөнд баярлаа гэсэн байна. Шүлгийг нь сонсоход аманд аялагдчихэж гинэ. Харин тийм л шүлгийтэй байгаад байна штэ. За Эркаг дагаад дуулаарай. За ингээд Эркаг дагаад хамтдаа дуулцгаая. Амьдрал минь билээ чимээ минийх билээ гэдэм бэ шүү. За. Манай Эрка яг нөгөө чимийн дууг танилцуулна гэдгийг манай хоёр хөтлөгч юусэн бас мдээгүй байсан. Ер нь би нөгөө дууныхын түүхийг ямар дуу ярих гэж байгаагаа ч гэсэндээ хэлдэггүй. Тэгэхээр шууд ингээд гитараа бариад сууж байгаа шүү. Харин бурхныг дуулъя. Харин бурхан. За харин бурхан чиг. Харин бурхан өчигдөр би нэг ганц хоёр удаа бас нэг томшиж үдсэн юм аа. Тэрийг нь харъя. Чи харин бурхныг хаанаас олж мэдээд энд хэлээгүй гэж яагаад хаанаас олж мэдээд өчигдөр юу болов? Өчигдөр энэ айгүй олон одоо энэ нөгөө бүх дуунууд нь явуулчих байхгүй юу? Тэг харж ирсэн чи харин бурхан харин барчмаар санагдаад болдгоо. Харин бурхныг барьж аваа баахан балбаад энэгээр. Энэ коридороор чи гитар орж гүүгээд заяа энэ ч цухтаад. Одоо манай сарагч айгүй хэцүүсэн. Та нар төсөөлдөө би энэ радио дээр зэ харин бурхан чимээ намайг гисдэж заяа энэ ч цухтаж мухтаад. Заяа хамгийн гол нь ажил дээр цухтаж яасан бүр гүйцэх бархаа ойлоод гар цухтаад. Энэ гадаа гудамжинд гүүгээд. Би хойноос нь хайрын бурхан гэж. Сарагч одоо энэ өөжгийн хайрын бурхныг л одоо хэдэн жилийн өмнө зохиогоод хайрын бурхныг одоо сарагч, сарантайгч хэдэн жил дуулж байгаа гэсэн үг байна. Би юу яриаггүй штэ. Агүй ер нь яг зүгээр хайрын бурхан ч одоо баруун 20 жил те. 20 жил болов. Яг би зүгээр ингээд сарагч тайзан дээрээс хайрын бурхан хаана байна гэд 20 жил дууллаа. Одоо хүртэл бурхнаа олоогүй. За наадах ч дуулгүй. Гигэ хүсэлтэн цагаан дуулж яванда. За эхнээс нь явчихсан гоё. Эхнээс нь явчихсан. За хайрын бурхан. За эхнээс нь зүгээр амплагаа тоглолтыг дуулаа. өөжгийтэй адилхан гэсэн чинь өөж бүр онгод нь ороод дэлбэрлээ. За. Би чамайг хайрлаж харамлаа. Би сэтгэлээ чамнан зару гинэн залуунасаа намрын навчис шигэчээ гигэ хүсэлдээ цаламдуулж яванда. Харин бурхан чимэн хаан байна. Харин бурхан чимэн хаан байна. Буруу эхлэдэж штэ. Харин бурхан чимэн хаан байна. Хариулж надад. Тэгж болно штэ. Бас гоё юм гоё цоглог хийж болно штэ. Тийм үү? За би яг нэг дуулсан. Харин юу гэнэ? Харин бурхан чимэн хаан байна. Хариулж надад хэлээд өгөөч. Харин бурхан чимэн хаан байна. Би яг голоор нь орох гэсэн чи яг найр болгочих гээд Хариулж надад хэлээд би амар дээрээс дулаадсан байна. Би амар дээрээс дулаадсан. Тэгээ тэрэндээ за туяа гэж чимэг байгаарэ. Тархин дэр нь чамайг онцолж дурлаа. Тэгээ дуулах юм. Чи дуул та. онгоо Сэтгэлээ тэрэн дээр нь чамдаа дуулаад өгөх чинь бол энэ байгаад очроос гарч байна. Оо тайхан насаа дурдуу тадаг загтал мэдгэж дурлын манан төрчл яванда. нэг хоолоо нэг олохгүй нэ тэр Харин ой энэ гэдэг чинь хаан байна. Хариулж надад хэлээд өгөөч. Харин бурхан чимэн хаан байна. Хариулж надад хэлээд би нэг араа өөр хоолоогоор ороод байна. энэ уусаа ингэж байгаа байхгүй нөгөө хоолоо сэрээгүй байхгүй өглөө.
Хоёр мэдэхгүй байхгүй яг. Өндгөө уугаач. Энэ манай артист Ноёко ороод ирлээ. За. Чүү ороод ирдэг болж. За манай Ноёко минь Дотроо алаад байдаг нь байна гэдэг. за сайхан амарсан уу? Энэ угаасаа яахгүй болохгүй мэн те. Өндгөө уухгүй. Өндгөө авахгүй болохгүй мэн те. Өндгөө мартчихжээ. За. Би чамайг харамлаач би сэтгэлээ чамдан зориулж гинэн залуунасаа намрын авч шигэж Гэгээ хүслээ заламдуулж явна. Yeah. Харин бурхан чимэн ханаа хариуч надад хэлээ дөгөө. Харин бурхан чимэн ханаа хариуч надад хэлээ Яа та хоёр бол амар хоршиж байна нэр. Нэг нь яг өөжгөө шиг нөгөөдг нь яг сарантай байж. Одоо би бол энэ Ноёког айгу төсөөлөн бодож байгаа хөө. Наа чи айгу л одоо байрныхаа өрөөний толинд харцсан те. яг Толинд харцсан яг ингээд самаа барьцсан дуулж байгаа те. Би чамайг яг тэгж байгаа. хүн болгоны дотор дуучин хөгжимчин байгаа гэж байгаа Чи шүү. яаж энэ нүглэ хар үрээр өндгөө ууцъя? уугаа гэнэ. Уул алах юм бэ те. Саний энэ дуугийг чинь ихтэй нөгөө баг байхдаа энэ одоо тийм нэрхтэн мөртөнд дурлаж үзээгүй л явж байгаа шүү дээ. Үгийн чинь нэг сайн утгыг нь ойлгохгүй мөртлөө нөгөө аян амар гоё болохоор манайх нэг хөдөө яваад гинт нохтод байдаг гэж хаад хөдөө нэг юуны жимдээ баах найр болсон юм а. Тэгээд нэг очиод тэгээд бөө хүүхдүүдээ гаргаж ирэл нэгнийгээрээ ингээл гэр бүлээрээ дуулаад ахгүй юу. Тэгэхээр нэг чөтгөр гараад гадаад дуулсан чинь хүүдүүл нь ойлгодгүй. Тэгэхээр нэг дуулсан уу? Тэгэхээр нь за тэгэнгүүт Монголд дуулсан чинь энийг дуулаад Хэдэн настай вэ? хүүхэд мөрдлөө за тэр чинь нэг 9-10 таа байсан юм болоо да. 9-10 та хүүхдүүд гарч ирсэн. Мэр ингэж дуулаад тэгээд тэрүүгээрээ гэртээ айгүйх уралддаг байсан санаа 11 жирийн дугаар хоорондоо нөгөө үг зохиогоо за тэр нэг үг өгөнгөтэй тэрүүгээрээ уралддаг. Тэгээд тэрнийх нь нэг нь яг над хайрын бурхан байсан. Тэгээд одоо бодохоор нэрээ хөөрхөн амтан уг нь бол хосуудын л дуу байсан юм шиг. Хөөрхөн амтан байхдаа яа. Тийм ээ энэ дуу нэр Юу бас. гэж байгаа. Чи одоо бүр алдартай дууг хөөрхөн амтан. Өөрийгөө хөөрхөлж яахгүй юу? Хөөрхөн мэн тэгээд тийм. Гэтэ бас л юу юм те. юм байл дээ. Энэ аав ээжүүд бас их л бас хурц байсан те. За одоо манай хүүхэд шүлэг уншнаа. Тэгээд тэгээд Ноёког л их дуулуулдаг байсан уу? Тэгдэг шинжтэй юм шүү. Одоо тэгтгэл байсан юм байлгүй дээ. Хайрын бурхан дээр хүртэл бууж яхахыг Тийм бодлоо. байна. Чи ер нь артист юм байна л да яхаар байхгүй. Яа харахгүй артист юм бэ? Нөгөө чимэн чи үлээ. Чимээ. Наад чинь бол хоол өнөрхгүй мэн үү? Энэ харин би ингээд харин шал буруу өнгнөөс эхлэдэг байхгүй. Тэгээд ингээд өөрөө ингээд эхлүүлсэн өнгөндөө барахгүй. гэдэг те. Тийм мөө. Чимэн гэдэгс нэр. Амьдрал минь билээ. Түрүүний нэг зандан шатар биш юу? Юу зандан шатар. Нөгөө нэг дээр надаар нэг аимшигын яна уучлаа. Яг юу ярих гэдэг нэг хийсэн үг болгож чиний эсрэг ачлах гэдэг шүү. Ямар дууг нэ? Одоорой Ноёко. Тэр нэг дээрийн дууд болуулах гэдэгсэн шүү. Тэр нь бол өстой мэдгүй байсан юм аа. Тийм нэг зандан шатраа гэдэг дуу ч үлээ тийм нэрээ тий шүү. Нэг тийм зандан базар үл биш үү? Тийм нэг хуучны дуу байсан те. Юу зандан бад. Чамаар тийм дуу дуулуулах гадсан шүү дээ те. Тийм нэг мэдгүй дуу болох гэдэгсэн. Гүй бид нар л ороод ирэхээр нэг дуулчих муулчих антар гээд тэгээд бараагүй шүү дээ. Тийм үү. Гүй чиний нөгөө нэг түүх. Гүй нэ чи дуулаад. Чиний түүхэнд Би зандан шатар дуусан. зандан шатраа биш ээ биш. Яг нь нэр нэг тиймэрхүү нэртэй. Тийм үү. Базар мадтай. Чиний түүхийн ярьсан дуу. Базраа. За худлаа ирсэн шууд. Гэтэ нэг танихгүй байсан юм аа. Базар дарж үлөө нэг тийм. Хүчлүүлээд байсан. Би яг Ноёко яг санаад байна. Ноёко тэрийг санаад шүү Ноёко. Тий. Амар найрын дуу мод дуулж байгаа юм шиг. Тий. Хоёлаа наад ир чин дуулаад. Тий. Яг тий. Хоёлаа дуулж юу Сослын бол дотроо. Тий.
Юу зандан базар бай. Шатар матар бай. Араачтай ямар амар хол төрд юм бэ? Тэрийг бол уучлаарай. Нослын зандан бадар гэх гээд байгаа. Доодоргоо юу илээ нөгөөд чинь Хэцүү нэр ах. итгэл юм даахгүй юу? итгэл юм даа. Юу гэж дуулаад байна. За яг энэ чинь өөр дуу ярьж байна. За. За тийм ээ. Тийм хөөх юм да. За бай. Дөнгөж сая нойлтой яж захтад над сүлэг зохиочлоо шүү дээ амар уу. Юу юм бэ? Чи 0-д байж хахта Комментийн уушиг нэ. коммент холбогдож байгаа юм уу? Тийм бага сая дуулж захтаа ингэж байсан. Хайрын морхон. За ноцооны зохиосон шүлэг нь энэ эсчээ. Амнаас гарч байгаа үг болгон дуунаас илүү үнэн байгаасаа, үг үйлдэл хоёр нь нийлдэг байгаасаа, үнэн худлыг ялгадаг байгаасаа, чимийн энэ хорвоод ганцхан л удаа амьдрнаа гинэ. Амнаас хийсэн шүлэг байна. Амьдрнаас. Амнаас гарч үг болгоо. Ийм айц гоод байх гэдэг. За бака. За баярлалаа. Бидэртээ бас өглөөг бас гайхалтай хөгжилтэй өнгөрөөсөнд баярлалаа Ноёкода, артист Ноёкода. Энэ одоо хараа тэгтээ ингэж сонирн богоож өөжгийн зохиосон энэ доонууд нь ингэж бүхэл бүтэн хүний карьерийг ингэж бас яаж ингэдэг чи тий? Харин хамт байсан гэхэр чи. За нэгдүгээр энэ дууны байнга нүгэр хийн. Тэгж штэ. зохиосон хүн бол одоо өөжийнх ер нь бол нэлээд дараахан хүн байлээ. Ер нь бол одоо би чинь ингээ энэ тэнд явж байхдаа урлагийнханд их таарна штэ. Эсрэгээр энэ дуугийн дуулсан ариун нэгжүүл яг нэг амьдрал дээрээ ч ер нь тийм хүн байлээ штэ. Сайн миний дөө Майами харал дээ. Зүгээр ингээ л өждөг те. Энэ дууг дуулсан хүн хайрын бурхнаа олоогүй байдаг гинөө гэж байна. За Дууны үг худлаа байдаг гэсэн үү? Төрөн худлаа байдаггүй гэсэн үү? худлаа байдаггүй гэж хэлсэн. За наадахтай чи би өстө зөрчилдөх юм байна. Ариун нэгчийн энэ Майами арал гэдэг дуу хүртэл шал буруу дуу шүү дээ. Дуу шүү дээ. Майами гэж арал байдаггүй байхгүй. Зарим дуунд фантастик юм төсөөлөл юм шүү дээ. Майами гэж байгаа. За. Гэтэ Майами чинь арал биш. Далайн эрэг байхгүй юу? Ийм том одоо нэг зүгээр эрэг байхгүй юу? Мань хүн арал гэд аваа ичиж байгаа байхгүй юу? Тэрийг. Тэгээд өөр одоо жишээлбэл тэр нэг манай одоо болд хүртэл те дуун бас зөрчилдөөнтэй шүү дээ те. Одоо камертоны дуунууд хүртэл те. Хонгор минь хоёлаа одоо ингээ боли хайртмал гэдэг байгаа байхгүй юу? Одоо боли хоёлаа бүтэхгүй хоёр тишээ салын хонгор минь гэдэг. Тэр одоо яг салаад байгаа мó хонгордоод байгаа мó яагаад байгаа? Илдгээр салж шүү. Тэгээд хараа чамааг явсны дараа би гэдэг чинь ингээд учир нь олдохоо байлаа сүулдэ өөр учир нь олуулж үгээ өөрчилж дуулж. Монгол дуунууд яг хоо энэ гадаад дуунууд байгаа сте. Гадаад дуу нөгөө нэг энэ миний түүхний энэ болоо энэ үнэхээр аваар болчихно. яг би зүгээр энэ дээрээс нэг юм дууны үгний утгыг бас ойлгож яахгүй л хэцүү юм билээ ш. Би нэг өмнө ярьж илүүгүй л нөө эхнэрийн өрх киноны дуу чинь айгүй гоё юм солонгосоор нөгөө нэг юм гоё аялгаутай те. Тэгэхээр би галгилж чэйжлээд эхнэрийнхээ төрсөө дөр дуулаад өгсөн байхгүй. Тэгээ юу гэж дуулсан гэж бэ нарил маннасо бэ нарил апоке манхэ гэж. Немодин голта чукэндэ нэг орстод болж байгаа. Тэна үгүй тэгсэн чи манай ихнэр баярлаа зү. Дараа нөгөө яг жинхэнэ хадамлыг орчуулаад тавьчихсан байсан байлээ. Тэрийг ихнэр хараа уурлаа. Би яг ингэж дуулсан байх. Чи яагаад надтай уулчирсан юм бэ? Чи яагаад намайг өвтгөн вэ? Тэргээс. Ер нь бол тийм хэцүү дуу байхгүй юу? Эхнэртэй дав зориулахгүй. За далавчтай бяцхан бацаан байдаг гэсэн тэр хайрын бурхан чи яг хариулж өгвөө гэсэн юм. Харин тийм. Мөн наран жаргал пэрлдэд маань хариулаад өгч байсан. За түрүүнд хоёрын дуулсан дээр шүү заяа. Нэх гой хөдөө түүдэг галт хориод дуулж байгаа санагдаж байна. Даанч энэ хідэн согтууч сууж байгаа шиг сонсон. Гоо чи өөрөө бас цог дуулсан ш та хоёр гэдэг. Гэтэ энэ нараа муухай сумлуулах юм те би бас би ерөөс хаширахгүй маа. Чамааг өөр чигээ сумлцсан чи. Энэ дээр би бүр байнга сумлуулна. Би чи 930 дээр үе гитар орж тэнхтнэ бас. Дууныхоо өнгийг дээр доороос аваад аавч гин штэ бас. За бүү Ноёко бүү Эркал гэж байна. Ноёкогийн насыг нь мэдсэн шүү л гэж байна. За зандан базар дайр их минж гэж явах шиг. Хусан ташуур зууцсан шүлгүү гэнэ харин тийм сая жоохон зууцсан талдаа байсан шүү. Тийм байна те. Тэгээд энэ мэдчлэн гайхамшигтай дуунуудыг төрүүлж гаргаж ирж исэн байна. Тэгээд найруулагч маань боломжтой байгаалаа түрүү миний хэлжсэн реакшн бичлэг үзэх боломжтой байгаад надад толгоогоо тогчих. Болно гэж байна. За тэгвэл тогчих ерөөсө хангалттай. Энэ аль дууных нь? Эн чинь чимийн дууны клип байхгүй юу? Чимийн дууны клипийг үзээд тэрэн дээр одоо яг тэр үед үзэхэд бол хүмүүс ингэсэн байгаа даахгүй. Би энэ клипийг дахиад YouTube-ээс харж байгаа штэ. Тэгсэн чи доор нь хүмүүс тэр үед үнэхээр гоё дуу байсан шүү. Өстой энэ клипийг баг үзэх болгондоо уйлдаг байсан гэж хэлжсэн.
Тэгвэл одоо одоо клип. харин тэгвэл одоо үзье хамтдаа. Үгүй хаа. Яг энэ 99 оноос хоошоогоо энэ дуу бүтснээс хоошоогоо эн чинь даруй хэдэн жил. За баг 2000 онд л бүтсэн юм байна л да. 99 оноос хоошоо гэсэн үг байхгүй юу тэр чинь. Тэгэхээр чи одоо баг 27 жил болсон байж тээ. 27 жил. Би төрөөгүй байсан биш. Нэг хүн бүр төрөөд гэр бүлийн амьдрал зохиогоод одоо хүүхэдтэй болсон байх. Маш шүү дээ, тий. Тэгэхээр 27 жилийн өмнө бүтсэн дууны 24 жилийн өмнө бүтсэн клипийг хамтдаа үзье. 27 жилийн өмнө би одоо юу хийж За харъя. явсан юм бол. Бичлэгний чанар жоохон нэлээд. Brown House гэж шүү. Энэ нэг хүүхдийн зууд байдаг тий. Фонт мод нэрээ бас л. Өсмөсөл тасархаа байна тий. Ингиж засдаг өсчин байсан гэхээр бас л. Юу гэсэн үг. Гөө чаддаг байсан юм биш үү? Би ихэндээ энэ клипийг хараад төөрчөөсөн шүү дээ. Баахан ариуна. Юу юм? Энд чи монтажчдаг байхгүй хань даа. Өөрөө дүр тоглолцсон байгаа мó. Тий. Үзээгүй. Мэд санахгүй юм би юусоо. Өөрөө ингээд өөрөө. Би үзэх болгондоо ойлдог л да гэтээ санахгүй. Гурван өөр дүр тоглосон. Тийм юм байна те нэрээ. Залуухан байжээ харин агч биш. Одоо ч гэсэн залуунараа л байгаа шүү. Тийш дээ. Гээ бас явцсан бэлээ. Одоо дүү болсон байгаа шүү дээ. Арайч бас тэгээг байлээ. Амьдрал бас юм бас. Ямар ч сан чамаас залуу харагдаж байна. Үгүй дээ. Цаг хугацаа бас. Хүчтэй юм аа. Гой үйлчлэг бас их удаан байсан биш үү те. Захиалч юм ирдэгвэ. Ирсэн байж та урд нь. Уухан авсан юм. Нөгөө амтартай багч. Энэ хос. Нэг нь ганг одоо хос. Нөгөөх нь одоо бүр үр хөвгтэй одоо хос шүү дээ. Хүмүүс яг аль хэсгийн үсээ ойлдог бол гэж бодогдоод байна. Тэгж л бодогдоод. Тэгж л бодогдоод. Ойлдог юм уу? Ойлдог гэдэг. Яг энийг хараад ойлдог гэдэг байна. Одоо яг гитар Үүжиг ахыг хараад. Энэ эркэтэй ижлэн гэдэг байна шүү дээ. Надтай ижлэн. Тийм энэ дөстэй биш бас. Йоо, ямар гоё залуу вэ? Үүжих юм залуухан байсан юм. Хэвээ гоё залуу. Тэгэхээр Эрка ч гэсэн одоо гоё залуу гэсэн үг шүү. Муудаад. Энэ хоёр нь муудаад байгаа юм биш үү? Нийтийн газар болохгүй шүү дээ. Бас жирэмсэн юм шүү дээ. Өстө өнөр үгүй. Хэдүүлээ байсан бай. Дөрүүдээ авчиж байна. Тийм бай. Дөрөвдүгээр. Вау. Гоё дуу нэ. Гоё дуу байна. Жоохон баг. Гөө жоохон багтаа их сонсдог байсан. Гоё дуу байна гэж бас. Сонсоогүй их утцсан байна. Гэтэ яг энэ YouTube гарснаас хойш энэ дууг ингэж YouTube-ээс сонсоогүй юм байна. Дурсамж сэтэрч जैन тийм ээ.
10 жил тогтоо бас зургатаар гарахаар л үздэг байсан баг та тий. Энэ клипээ дуусна үзээ чи одоо За тэр тийм үү. шилэнд нь хардаа авиж ин харж байна. Араас нь гүгээд өчөж штэ. Шилэнд байгаад байгаа юм уу? Би хажууд нь харж. Тийм ээ. Тэрийг харж байна. Учрал гэдэг нь Гэхдээ юу яг вэ? энэ зүгээр YouTube дээр нь бичсэн байсан баха. Тийм байл үү. За манай ядамсрын туягч болохоор комент бичсэн байна. Тэрийг заяа унших уу яхаа өөрөө мэдэрэг. Юу гэсэн юм бэ? За саяны клип бол айгу гоё клип байна гэдэг. Гоё л гэдэг. Сайн гэхдээ яг би эндээс нэг аюу гоё санаатай бол ер нь ингээд клипүүдийг бүгдийг үзэх хэрэгтэй юм. Тэгээ одоо жишээ нь ингээд ариунагч ингээд кофе шопт суугаад те кофе шоп байсан юу байсан бэ? Тэнд суугаад ингээд юм дуулаад байна штэ те. Гэтэ яг амьдрал дээр хязгаарч нэг юм кофе шопт суугаад би ингээд дуулаад байвал хүмүүс хөөгөл гаргана те. Хөөгөл Ер нь те. За ингээд өнөөдрийн аль дээр хүмүүс ойлдээ. би хаж мэдэх юм. Тэр хүмүүсээс сармус нар чим наалч цаатлаач сармус. 3-7 Нулимс чинь наалдсан юм шиг байна авчих. 3-7 хоногт нэг удаа хүргэдэг миний түүхэнд булан энд хүрээд өндөрлж байна. Баярлалаа та бүхэнд. Уралж муурлаа. Өнөөдрийн түүхэнд булангаараа бид үг аяыг нь үлзий орших битсэн дуучин ариуна дуулсан чимэн дууны үг түүхийн талаар ярилцлаа. Тэгээд бас их сонирхолтойгоор хөвжөлтэйгээр хин нэгэнд амлалт өгсөн. За тэгтээ бас хин нэгэнд зориулсан дуу болоод бүтсэн юм байна. Тэгээд энэ дууг бас өнөөдөр ч ингээ аманда аялаж бас машин дээрээ ингээд тохируулж бас сонсгохаа гэж Одоо амнаас гарахгүй өдөржингөө явчихдаг штэ өдөржингөө Тэгээ одоо хамгийн тэнэг нь байгаа сте. Би Херкагийн өөдөөс харж байгаад энийг дуулаад байна гэж боддоо. Шал тэнэг байгаа сте. Чи юм. Ингээд өнөөдрийн түүхэнд болонтой хамтайсан сонсогч танд баярлалаа. Түүхэнд болон маань энд хүрээд жаргаж байна. Харин яг одоо зүрхэн давалгаагаа өрнүүлэхэд бэлэн болсон байна. Дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсынхаа өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа байж зүрхэн давалгаанд нэгдэж байгаа сонсогч танд баярлалаа. Хоёр дахь болон маань бид өөрсдөө дууга бүтээдэг болон тийм учраас та сувга бүү сайлаарай. Мөн мэдээж дуу бүтээхэд бас оролцоорой. Өнөөдрийн дуу бол бас их гоё мэдрэмжийг өгөх байгаа шүү манайхаа. Ингээд хамтдаа зүрхэн давалгаандаа нэгдээд хаана хинтээ хаана биднийг сонсож байна. Хаанаас биднийг сонсож байгаагаа бас хинтээ гэдгээ заавал хэлэх юм уу? Тэгсэн чи доогуур хүмүүс баг юм мэдээж нөхөртэйг ол байна гэдэг. За тэгээд баярлалаа. Өнөөдрийн түүхэнд булангаар гоё манай өөжгийн ахын зохиосон олон гоё дуунуудын тухай түүх тэр дундаа чимэн дууны тухай түүхийг бас хэлчихсэн. За яда баярлалаа нэг алгад ишчээ. За баярлалаа. Алгад аши. Браво. За алга ташсан гэлээ. Одоо харин бид 10 секунд зүрхэн давалгаагаа явуулсны дараа бэлгээ задлах гэж шүү. Тийм ээ. Заяа чи шүү. Хаяа би шүү. Яа. Зүрхэн давалгаа явсан. Явсан. Дууссан. 10 секунд дууссан. За. Оо. Энэ удаад бид ямар бэлэг өгөх гэж байгаа вэ гэх юм бол бэлгээ задлах юм уу? За бэлгээ задлаа шүү дээ. Өнөөдөр 3 өдөр. За. За энэ удаад болохоор бид за яж гараа. Хүй. Хачиж юу? Бүгдээ харагдахгүй шүү найруулагч аа. Монголын өв соёл үндэсний урлагийн гайхамшигыг нэгэн тайзнаас мэдрүүлэх. За 76 жилийн армин түүх өв соёл уран бүтээлийн баялаг туршлагатай үндэсний урлагийн их театр за гадаад дотоодын жуулчдад зориулсан тусгай тоглолтуудыг бол 100 ингэж тавьж эхэлдэг байгаа. Тэгэхээр бид энэ удаад яг энэ тусгай тоглолтуудаас нь үзэж байна. Монголын үндэсний урлагийн өв соёл, морин хуур, хөөмийн уртын дуу, уран нугаралт, үндэсний бүжиг, найрал хөгжим, язгуур урлагийн төгс хослыг нэгэн үеийн турш мэдэрч Монголын соёлын өвийн гайхамшиг мэдрэх боломжийг танд олгож байгаа гэсэн үг шүү. За юу. За тэгэхээр энэ тоглолт маань тун удахгүй болох гэж байна. За мэдээж энэ бол нөгөө нэг зуны турш болдог гэжсэн. Тэгээд гадны болон дотоод жуулчдаа үзэгчдэд зориулан энэхүү тоглолтыг бол үзэгчдэд хүргэдэг. Тэгэхээр өдрөө болоо сонгоно гэсэн үг. Өдрөө бол сонгоно. Эх 7 хоногт байж 6 сард бол битүүл байгаа юм байна манайха. Өнөөдрөөс эхэлж байгаа юм. Тий. За өнөөдрөөс эхлээд энэхүү тоглолт маань хүрч байгаа учраас та хизээлэл тоглолтоо үзэх тасалбараа авах боломжтой. Харин бид танд хос тасалбарыг өгөх гэж байна гэсэн үг шүү. Тэгээд энэ гайхалтай тоглолтыг үзэх ирэхээр зөвхөн одоо та бүхэн нэмийн дундаас шалгахаар болсон те дөрвөн өөрчлөгдөж манай байгууллага дотроос бол одоо
хинч шалгарахгүй болсон. Бид гурав өөрсдийнх нь нэрийг татаж авсан гэсэн үг шүү маа. Тэгсэн. Тэгэхээр та нарт туяагчд бүр илүү их боломж байна гэсэн үг тийм ээ. За ингээд үндэсний урлагийн их театрт болох энэхүү гайхамшигтай тоглолтын 2 тасалбарын эзэн болох боломж танд энэ 7 өнөخت нэгдлээ гэсэн үг. Ингээд зүрхэн давалгаа, мэшин давалгаантаа идэвхтэй оролцоорой. Хамтдаа дараагийн болон руугаа шилжицгээе. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Надад нэг гоё шүлэг байд юм аа. Дуу болгочвол гоё те. Наач одоо easy болсон шүү дээ хөө. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. До ре ми. За хүүхэд байхад бид нар бүгд одоо дуу хөгжмийн хичээл дээр до ре ми гэдэл ингээд одоо хөгжмөнтэй анх танилцж яадаг. За яг энэтэйгээ бас холбогдуулаад бид нар 900 одоо энэ өнөө өглөөний одоо Улаанбаатарын өглөө шоуны одоо чухал цагаар бид нар до ре ми гэж одоо болон өрнүүлж байгаа. За энэ цагаар бид нар юу хийдэг вэ гэхээр хөтлөгч болон сонсогч нар бид нар бүгд нийлээ дундаасаа нэгэн гайхалтай шүлэг зохиодог. За энэ шүлгэн дээр за ай хийгээд за бид нар өнөө өглөө дэлхийн түүхэнд одоо цоор ганц бүр хамгийн отхон дуу мэдлүүлдэг байгаа. Хамтдаа их барьж авдаг. За тэгээ энэ дуунд бидний үг орсон байдаг, бидний ай орсон байдаг учраас энэ угаасаа фейлцэн ч биднийх байдаг. Айгуу гоё. Өнөөдөр бүгдөө фейлдэхгүй гэж найдаж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн гэхдээ бид нар фейлдэн гэж бодсон байхгүй юу? За энэ дуу болоод сүрнэ гэж бодсон чинь алсан. Бодсон боловч өнгөрсөн 7 хоногийн дуу болоод үнэхээр ёо эсэн те. За тэр нэг сонсох боломж байна уу? Тэр хичээд шүү дээ. Аюу жоохон кринж байна. За энэ 7 хоногийн дуу гэвэл өнөөдрийн дуу гэвэл та бүхэндээ сэдв өгч байна. Сэдв өгч байна. Тэрний юу гэхээр мэдээж цаг болж байна. Бидний амралт бол эхэлсэн. Зарим хүмүүсийн амралт эхэлж байна. Хүүхдүүдийн амралт эхэлсэн. Аялал зугаалгаа төлөвлөдөг. Тэгэхээр аялалд явахдаа нэг машинда гоё дуу сонсоод явал гоё идэг штэ тий. Тэгэхээр хөдөө гарахтаа нэг тийм мэдрээд ингээд нэг гоё дуунууд байдаг та. Яг тэр дууг л бид хамтдаа хөдөө явахдаа нэг машинда чангалаал гэл нэг гоё ингээл салхи мэдрээл те. Яа тэр тийм дуу зохиомоор байна. За хөдөө гэдэг нэртэй дуу юм бэ тийм үү? Тийм хөдөө тэр аяллыг мэдрүүлсэн дуу За гэсэн. гоё хипхоп дуу юм уу эсвэл гоё жанрын. Манай Жигийн бас нэг хөдөө нутаг гэдэг аюу гоё дуу байдаг ш. Тиймэрхүү хийж болж байна эсвэл яаж хийж. За тэгэхээр хөдөө сайхан Монголын энэ сайхан хөдөө нутгийг магтсан шүлгнүүдээ манайхан комментаргаа урсгаад өгөөрэй. Одоо чи надад шууд 2 мөрт орж иж байгаа байхгүй. Бич. Хөдөө нутаг жаргалтай. Түүш түлэг аргалтай. Түүш түлэг аргалтай гэж юм уу? Би түш гэж сонсчээ. Түшин. Наа чи гоё шүү дээ. Түүш түлэг. Хөдөө нутаг сайхан. Хөдөө нутаг жаргалтай. Түүш түлэг аргалтай. За энэ мөртүүд орж ирж байна. За манайхан мөртүүдээ явуулаад байгаарай. Аялал гарахтаа, салхинд гарахтаа, хөдөө явахдаа ямар хуу уран бүтээлийг сонсоор байдаг. Бүр дээрээс нь ямар мэдрэмж танд төрдөг тэр мэдрэмжүүдээ бид нэр илгээгээрэй. Гэр бүлийн радио 104.5-гийн кириллэр бичгээр манай хуудас гарч ирж байна. Улаанбаатарын өглөө маань төрстэйгээр хурж байгаа. Комент хэсэгт дууныхын шүлгүүдийг явуулаад байгаарай. За энэ хооронд өнгөрсөн 7 хоногийн дууг сонсхийг инээ найруулагч маань. За окей. За ингээ өнгөрсөн 7 хоногийн дууг хамтдаа эхлээд нэг сонсоод авъя. Энэ дууны үг бүрийг нь сонсогч та бүхэн зохиосон гэдгийг дахин сануулъя. Хэрвээ анх удаа сонсож байгаа бол биднийг сонсож байгаа сонсогчд маань зориулсан. Та ч бас энэхүү дууг зохиох боломжтой байсан гэсэн үг. Чихвдээ чангалын найруулагч. Йо. Энэ дууны нэр нь Бидэн 3. Зүгийн бурхан тэнгэрүү Огомрын хатан хадууд Өртөн байхгүйч бусдад дүгдөг Өртөө төрсөн гурван хүн Азар Хамар хэвэр гурав Ирчих күчний өндрөх гурав Илгийг нь авахч Бидэн 3 Өглөөд минь ундаалдаг өдрөг сайхан залуу Улаанбаатар сэрхээс өмнө инээд дөрүүл сэрдэг Yo. It's them. Yo. Iltum mana guru. Yo. Iltum mana guru. Өнөөдрийн дээр маргаашиг бүтэн бит. Оли хайрыг татсан одод бачроо ирэх заяа гурав. Самбадэ сахалочро санаан явсан ухаан
Таны далай Доте арслан айлаа хошин зангийнхаа Нэмки хорхон заяа Элбэвтэй сэрлэн хэрэм Хамгийн ойхон сэтгэлдээ Хүн бүхэн дуланар Эрэмгийг харин Нэрийн жутдаг ханхасан Марцсан саксуу харагдаж Шурувч хүн зүрхтэй Мэдэхгүй зүйл мэдүүлдэг Мундаг дүүнэр минь Өдөр бүршин өнгөр Өглөөг майн буддага Гэнэт бэлдэг бартага Гэрэл түкэж авдага Уян татаж байдага Бусдад мэдлэг өгдөгга Энэ мэдчлэн дараагийн дуугаа та тохиолдол билнэ үү? Комент хийсэг. Байгалийн сайхныг мэдэрсэн. Үгсээ илгээгээрэй. За ирж байгаа шүү ихнээсээ. Яа эндээ гоё ёсоо. Цайлхан цагаан миний гөрөв Улан дээр Тайлхан. Энэ үнэн шүү. Айгу үнэн хөхтэй дуу болсон шүү манайхаа. Тий, их үнэ хөхтэй. За энэ дуугаа сонсогоо манайхаа хөдөө нутгаа магтсан. Комент бичээрэй. Комментуудаа шүлгүүдээ өгөөд байгаарай. Яг одоо дуу бүтгэж байна. Яа. Я. Саний нарийнхан заяа. Йо. Миний бүдүүн байгаас тээ. Бум. За шүлгүүд мань араараас урссаар байна. Шүлгүүдийг гоё уншаа явчихдаг хөө. За тэгээ шүлгүүдийг араараас нь явуулъя. Хөдөө нутаг жаргалтай, түүжлүүлэх аргалтай. Миний Монголын хөдөө хаач байхгүй. Миний аялын түүх хинч мэдэхгүй гинэ. Ямар амар юм бэ? Би сул 50 байгалийн сайхныг мэдэр. За гоё орчин үеийн хөдөө минь голын ус шиг тунгалаг амьдрал минь морьтой давхиж дроноор тэнгэр ширтэн Монголын хөдөө шин өнгөөр гэрэлтэн гэрийн дээврээс одод шүн харагдана гítэл гар утсан дэлхий бүхэл хат багтана нарны эрчим интернет хоёртой нүүдэлчний сэтгэл ирээдүйтэй холбогдно дэ номын эрдэнэ гоё орчин үеийн хөдөө гинэ бүр энэ хүн чинь бүр Аавтартаа биш явуулчлаа бүр. Үй тэрийг арилга үй хаана вэ? Орчин үеийн хөдөө. Найкогийнх. Би оролцсон шүү Найкогийнхыг ямар ч гэсэн. Аялахын ордон төрсэн азтай нэгэн би гинэ. 5 хушуу малтай хөдөө, тавтай сайхан алтайн өөдөө. 22-ын товчоо баян зүрхээр гарчил байвал хаачсан ч яг уу яршиг зүгээр хүү хаа гэнэ. Энэ харин би туяаг чи энэ шүлэг их гоё болох гэж бодоод байгаа байхгүй юу? Яг тэр дуун дээр хүү хаа гэдэг мэддэг юм орж ирж штэ. Хүү хаа. Нэрэл амьдралаас гарсан дууны үг хийт болдог гэж өөжгийг хэлсэн үгүний юм байна гинэ. Иймэрхүү байдлаар биднээс дуу зохиож энэ доо. Тал дээгүүр давхиж 5 ясан амраа тансаг гих тэр нэршил миний хөдөө би. Вау, наач. Туяаг чи бичээд байгаа энэ мөртүүд чи ерөөсөө зүгээр баг хипхоп раймууд яваад байгаа шүү. Би тэр өөрөө юм яруу найрагч марг зохиогч. Эсвэл энэ өөжгийн ахын багш нь ч үж мэдэн шүү. Өөрөө мэдэхгүйгээр те. Өөрөө мэдэхгүй. Тал дээгүүр давхиж 5 ясан амраа тансаг гих тэр нэршил миний хөдөө би. Би гэдэг нь би тэргээ баг ямар байгаа байхгүй юу? Би. Оо яа, нөгөө аян яваад. Харин яг тэр нь ухууч аядлаа ороод чи миний шүлэг мүлгийг яагаад уншихгүй? Би эхлийнх нь уншсан шүү дээ. Одоо саяных нь одоо ирж байна. Аялаад явхад сайхан түүх, аялаад явхад сайхан түүх, алаад итгэхэд тарган өөх. Чи мах идэхэд гоё штэ өнний мах зах чи. Тарган. Чи энийг нь уншсангүй 5 гушуу малтай хөдөө. Уншсан. За. Өөрөө анхаараагүй ээжиж бас хэрүүл хийх. 5 гушуу малтай хөдөө, 5 сайхан алтай өөдөө. Гол райма. Амьдрал бол аялал бол амьдрал мэдээ гэж. Тийм үү. Тэр нь биччихэ те. Амьдрал бол аялал бол амьдрал мэдээ. Энэ туяагч гэдэг айгуу тийм юу юм тэр. Туяагчиг дагаад энэ Найко бас айгуу тийм нэг ширүү хандлагатай болсон. За би ингээ биэндээ бас ингээ зөв үлгэрлэмээр байна. Бид 3 хөдөө явахгүй. Заяа уул давж чадахгүй. Цаар нараа. Нэр орохгүй шүү дээ. Бид 3 хөдөө явахгүй. Нэр орж болохгүй. Тооч орж болохгүй. Гэхдээ ингээ хөдөөгийн сайхан майхан гэдэг тийм үг орохгүй юм уу? Тийм. Хөдөөгийн сайхан. Тиймэрхүү аа. Салхи татуулсан тий нэг юм.
За салхин хацар илбээд юу хөө? Тэ нэг тиймэрхүү. Салхин хацар Илбдэг. илээд. Салхин хацар илээд. Саалн гидс илээд. Хэдүүлээ бүр шүлэгчин болжээ баларсан юм аа. Одоо бүр үг үсгээ хослуулах гэж үгээ боддог боллоо. Үгээс бүр бүрт сэтгэлдээ шингээх гэж өглөө болгон сэрдэг боллоо. Ёо. Энэ хүн чи яана одоо бүр. Комент бичих гэж хүртэл толгоо олдож штэ энэ ч одоо. Номын эрдэнд бүр nice бичдэг боллоо. На гэсэн шал. Сонсогчд нь айгу гой шүлэгч гэсэн чи хөдлөгчд нь бүр байх байсан. Би бүр яаж байгаа юм шүлэгч биш юм аа. Би зүгээр ингээд утгын бичмээр байхгүй хөдөө гармаар байна антар гэдэг те. Хөдөө гараа сайхан аялын энэ гэдэг те. За жаар би бас юм бичих гээд шүү. Хөдөөгийн юм. За салхин хацар илээд сарлагын хатуу ааруул идээд заавал раймд би уягдаад ах шиг байна те. Сарлагын ааруул. Яа, битгээд бүр өөртөө бичих гээд шүү. Тийм байна. Хөдөөч биш яг солиотой юм бодоод ингээд асууж байгаа юм уу? Үгүй комментод ирж байгаа би биччихлээ л гэсэн. Үш. Өш надад айгүй гоё юм шүлэг орж ирлээ. Миний хайг уншиж. Зайгийнхан уншиж. Би эхгээс очрогийнхайг уншиж. Салхин хазар илээд сарлагын аруул идээд ингээ болоо. Баггүй ингээд бусд нь үргэлж. Ямар дурсуу юм бэ наа. За би зайгийнхан унших уу? Би уншаа. Чи надад уншаа. Хөдөөгийн сайхныг мэдэрч хөл нүцгэн гүйцгээе. Хайртай бүхнээ дагуулад симо. Дараа. Симо. За. Дарж агаад үз. За тэр хооронд нь би дараагийнх нь уншия. Тааны үнэр хамар цоргиж талын дундах диваажин цаатна. Аргалын галыг ил асааж амьдын жаргалыг хээр амтлна гинэ. За энэ бол ёстой өнөөдрийн MVP байна. За бүр гал шүү. Энэ бол амар юм. Тааны үнэр хамар цоргиж талын дундах диваажин цаатна. Аргалын галыг ил асааж амьдын жаргалыг хээр амтлна гэж шүү. Энийг бол бүр би яг яачмаар байна. Яг бүр яг энэ үгээр нь оруулчмаар ах юм. Тэгээд энэ өөрчилж шүү энэ нэг манай. Тэг яг өөрчлөлт. Туслах минимум бол. Минийхийг үргэлжлүүлээд унш та. За энэ заягийн шүлгийг би та бүхэнд уншиж өгье. За. Аргалын утаа бүргэлсэн малчны гэр төрсөн би атар хэр нутга өлөг юм гэж боддог. Хөш энэ байдаг шүлэг байж сонсчих болоо шүү дээ. Копидж аваад байгаа. Манай очроо бас явуулсан байна. Хинти ханга саяаны өндөр сайхан нуруунууд энийг л сайн сонссон юм болоо явчлаа шүү. Хөш энэ эркагийн шүлэг явуулчих шүү. Миний гинт зураг байна. Бүр. За аргал үнэртэж араг өөрсөн миний амьдрал аяллаа амтыг ихлүүлсэн бөлгөө гэсэн байна. Шүлэгч биш хүнийг шүлэглүүлдэг боллоо. Уйхан биш хүнийг уянгалуулдаг боллоо. Улаанбаатарын өглөө нэвтрүүлдэг боллоо. За би тэгвэл өөрөө шүлгийг өөрөө уншиж яшиг. Хөдөөгийн сайхныг мэдэрч хөл нүцгэн гүйцгээе. Хайртай бүхнээ дагуулад хөдөө нутгаа зэрцгоё. Болж байна. Наа чин бол оруулчаар л юм байна. Оруулчаар л юм байна гэсэн. За баярлалаа. За шүлгээ үйжсэн гаргаад нэг үзэх үү яах вэ? Нэг яах вэ? Энийг фейлтнэ гэж бодоод бүгд яг би энэ машинтаа сонсомоор байгаа яг үнэнгээсээ. Одоо машинтаа сонсоод хөдөө юмар. Татуулаа явцгаая гэд мянган ах маань биччихэ. Ганцхан мөр бичсэн байна. За. Мянган ахын шүлгийг би шууд ингээд freedom хашаа өргөжлүүлээ зэ. Салхи татуулан явцгаая. Тэ? Гар гараасаа бариад том том уулуудыг давцгаая. Тэ? Тэгээд дараа нь хэдүүлээ хоолыг ходоод руугаа бувцгаа. За энэ арай жоохон муухай орж ирээд. Мянган ингээ комент бичингүүд би очрог өргөдөөд байна л да. Ягаад? Очроо бүр зууцсан байлээ шүү дээ. Тийм үү? Зүгээр шүү дээ чинь. Зүгээр шүү дээ. Яг ч юм шүү. болохоо хэвсэн лээ. Тийм үү? Шууд ингээ тараад баг явсан дээр шүү. За. Энтэнд очиж баацгааг оруулчихад буруу юу? Муухай штэ. Одоо тэр мэрч юу нэ байлцсан шүү. Байхгүй тийм энэ тийм байхгүй шүү. Тийм заван юм ярихгүй Одоо шүү. ингэдэг болсон байхгүй. Ер нь нөгөө нэг зөөврийн яг бүр ийм хатгаалаад аваад явчихдаг болчихсон. Суул дуур тэгээд ийм яг мэдээллийн цаг биш байгаа шүү энэ яг. Тэгэхээр байгаль бид нар дуу хийж байгаа. Үдээхгүй байх юм. За ихвтэг жорлонгоо авч яваад энэ тэнд баацгаа их үү? Муухай наач бааш хийсний тухай оруулах болов. Муухай штэ. Явуулж байгаа ч юм. За дахиад очроо дахиад мөртэй нөө. Одоо юу нь мөртэй жаргал эзгүй хүний жаргал эзгүй хэр гэдэг.
Эр хүний жаргал эзгүй хээр. Бид яг энэ цаг мөчид Улаанбаатар өглөө шоу нэвтрүүлгийнхээ Дора Ми булангаар дахин нэг шинэ дууг бүтээж байна. Энэ дууны утга учир нь юу вэ гэх юм бол аялалд гарахтаа хөдөө нутгийг зорихдоо хөдөө очихоор танд ямар мэдрэмж төрдгөө, юу бодогдгөө түүнийгээ энэ дуунд шингээж өгөх юм аа. Тэгэхээр бид нэр аялалд явахдаа хүчмөө чангалаад дуугаа сонсгол үлдэж байгаа гэсэн үг. Ингээд хамтдаа комент хэсэгт нь өөрсдийнхөө хөдөө гарахаар, аялал гарахаар юу бодогддгоо бичиж үзэлтэхэд л хангалттай. Тун удахгүй дуу бэлэн болно. Ой тэр нэг жанрын тухайд бас жоохон ярилцаад авъя. Гялс хүмүүсийн комент ирж байгаа хооронд. Трап орвол гоё юу? Гоё санагдаад их надад үгүй юу? Трап гэдгийг чи юу гэж ойлгож байна? Нөгөө чук ёо гэдэг чинь яг трап байгаа тоххой юу? Трап гэдэг чинь аахгүй. Тий. Тэр гэж үгээ тий. Яг зөв. Тий ийм моруулах яах вэ? Харин тэгж оруулж болно. Эсвэл old school гэж бичих үү? Old school хэр чи үгэлчин л дээ. Яг тэгээд дахилттай гэж явуул бас гоё юм магадгүй. За, rap. За өөр шүлгүүд одоо ингээд шүлгээ зогсоохгүй мó? Чи амар шүлэг болчихсон. Одоо эн чи болоог байна. Арай болоогүй шүү. За. Одоо ерөөсө 4 минут үлдсэн байна. 4 минутын дараа зогсоод. За яагаад би бас бичиж шүү. Би миний тал нутаг. Алуу над цовинга худаг. Миний тал нутаг. Өшөө чи юу гэж бичвэл зүгээр үү? За би нэг юм яг эхний нэг юу болгож нэг юу яасан. Нэг ганц хоёр юу авлаа. Шүлэг авч үтсэн. Тэгсэн чи ингэж нэ хүү хаа зам дугарна. Хүү хаа сэтгэл ниснэ энэ төр гэдэг тийм үг өгж гин надад болоос. Тэ нэг төрний туяагчийн хүү хааг оруулсан албаар. Энэ хиний хой манай одоо Nokia ингэж бичсэн байна. Хой манай хөдөө гоё хөгжлөн ирчихсэн бүгдээрээ оёо. Яг бас яг райм болгон болж морьтой дараа селфи дараад мобайл банкар тооцоогоо хийдэгдэ гинэ. Тий. Бас мобайл банк манай хүн орохгүй юм уу? Тий, Nokia болохоор яах гэдэг л да нэг орчин үеийн нэг юм хөдөө гэх гээд байна шүү. Тийм ээ, наач гоё юм. Хонь хариулж явахдаа подкаст сонсно. Хоол ихтэй YouTube-ээс үзэн те. Бас энэ ч гоё. За, энийг дахиад яаш. Хүү гэж оруул гинэ. Тийм ээ. За хөдөө гардаггүй л бол хөгийн бачка чи болно шүү. Хүү ха гэх. Яа, харах нүд баясам хачин сайхан тал нутаг минь. Зүрх сэтгэл зүрх догтлом үзэсгэлэнт байгаль минь. Манай заяа бас яг юм жоохон байна. Үзэсгэлэнт баян хангаа минь эдэр гээд оруулаач тээ. За бид нэр цагаа үгээ авч дуусахад ердөө 2 минут үлдсэн байна. Үгээ авч дуусаад үгээ шилжүүлэхэд хэдхэн хугацаа хэдхэн хором үлдсэн байгаа учраас та бүхэн яг одоо комент хэсэгт хамтдаа дууга бүтээж байгаа үг нь хоцроод үлдчихвэ дээ гэж бодож байгаа бол газ бичээд явуулаарай. Манайхан бол хүүхаа гэж оруул гэхээр хүүхаагаад оруулаа шүү гэж шүү. Тэгин хүүхаа бол орно шүү заавал. Хүүхаа гэж оруул гэхээр нь л хүүхааг оруул. Хүүхаа гэж. Яачих вэ тэгвэл? Явуулчих уу? Одоо яг 2 минутын дараа бэлэн болсон шүлгээ бид үзүүлэх гэдэг шүү дээ. Би шүлгийн болчлоо. Би шүлгийн чамд яачих уу? Явуулаад үзүүлэх үү? За тэгээ уншчих. Чи тэгээд нэг уншаад үз. Энэ бас нэг шүлгэн дээр бас ажилтсан шүү энэ. Шүлгэн дээр бас ажиллах шаардлага үүсдэг шүү. За. Энэ бас хитрхи их мэдээлэл нэг дор орцсон байгаа болохоор бас жоохон төвхтэй байгаа гэдэг шүү заримдаа тий. За маа заяа. Хийж чад ямар их ямар их юм бэ? Зайтай юм бэ? Харин айгу зай мэтэй юм ба штэ. Жохон янзлмаар байна. Тийм байна. Энэ янзлахгүй болохгүй юм байна. За нэр үгүй. Дундаа нэр хөдөө гэл нэр өгсөн шүү. Хөдөө. За тэгвэл бидний хамгийн сүүлд бүтээж байгаа хөдөө химээх дууны шүлэгтэй хамтдаа танилцгаая. За. 22-ын товчооноос баян зүрхээр гараад л явна. Хайцсан чи яах вэ? Яшиг зүгээр. Хүү ха. Хөдөө нутаг жаргалтай, төөж түлэх аргалтай. Миний Монголын хөдөө хааж байхгүй сайхандаа. Миний аяллаа түүхийг хинч бүрэн мэдэхгүй. Голын ус шиг тунгалаг амьдрал урсан өнгөрнө. Гоё орчин үеийн хөдөө минь морьтой давхиж дроноор тэнгэр ширтэн. Гэрийн дээврээс одод шүн харагдана. Гэтэл гар утсанд дэлхий бүхлээрээ багтана. Нарны эрчим интернет хоёртой нүүдэлчний сэтгэл ирээдүйтэй холбогдно.
Монголын хөдөө шинэ өнгөөр гэрэлтэн, миний зүрхэнд үргэлж гэрэлтэн. Аялахын ордонд төрсөн ацтай нэгэн би. 5 хушуу малтай хөдөө, 5 сайхан алтай өдөө. Салхин хазар илээд сарлагын аруул амтагдана. Тааны өнөр хамар зоргиж талын дундах деваачинд саатна. Аргалын галыг ил асааж амьдын жаргалыг хээр амтлан. Аргал өнөртөж араг өөрсөн миний амьдралын өнгө. Аяллаа амтыг эхлүүлсэн бүлгөө багтай дээ. За би засчээ. Яг нэ бүлгөө хаана вэ наа? За жаарай. Эхлүүлсэн юу гэх билээ гэхөө. Тэгдэг ч юм уу те. Бүлгөө гэдэг чи зүгээр л үгш. За хамаагүй. Тал дээгүүр давхиж 5 ясан амраа. Тансаг гих тэр нэршил миний хөдөө би. Амьдрал бол аялал бол амьдрал мэдээ. Хөдөө гараад сайхан аялахгүй. Хөдөөгийн сайхныг мэдэрч хөл нүцгэн гүйцгээе. Хайртай бүхнээ дагуулад хөдөө нутгаа зорцгоё. Салхи татуулан явцгаая. Гар гараасаа барин уул нуруудыг давцгаая. Миний Монголын хөдөө, миний аяллаа мөнхийн замаа гэсэн байна. Хош тэрэн дээр нэг юм нэмчих Эрка. Хөдөө явлаа нөө би гэж байгаа сте те. Аль би хөдөө явлаа би те. Хоттой үлдээ та нар бай. Юу гэдгийг нэг. За энэ бас нөгөө дахиад нэг хідэн мөртүүд ирсэн байгаа учраас нэмээд нэг мөсөн бацчих одоо. Голын эрэгт майхнаа босгож гойлог биеэ наранд шараад галын элчинд шорлогоо хийж гитарын аянд сэтгэл уйсан ч юм уу гинэ. Би одоо Голын эрэгт майхнаа босгож гойлог биеэ наранд шараад галын элчинд шорлогоо хийж гитарын аянд сэтгэл уйсан гинэ. гой наача. Ер нь голын эрэг дээр гойлог бие гэж шаргач. Энэ 80-тай Чулуун Баяр гэдэг хүн бол ер нь их аялдаг хүн байна те бас. Айгу гоё шүлэг орж ирж шүү. Тийм байна. Гоё юм холболтууд орж ирж шүү. За тэгье. Голын оруулчих. Майхнаа босгож гойлог бие наранд шараад галын элчинд шорлогоо хийж гитарын аянд сэтгэл уйснаа гэсэн байх шүү. Тэг хамгийн сүүлд нь хөдөө гарыг гэж ам ба штэ те. За ойлголоо. Ингээд дууны шүлэг. За байж. Энэ түрүүний сүүлийн мөрийг яатсан учраас дахиад нэг өөрчлөөд яа. Тэгье. За. Хөдөөч голын эрэг дээр яг гоё юм гойлог биетэй хүмүүс ингээд бие шарахт бас гоё те. Би эдэр чинь нөгөө нэг яг голын эрэг дээр бие шарахлаар загаснууд энийг шоолоод идэх юм. Би ч одоо голын эрэг дээр яг бие шардаг хүн байхгүй юу? За. Гойлог. Тэр гойлогт норхоо те. Би яг тэр гойлогт нордог байхгүй юу? За ингээд шүлэг бэлэн болсон. Ай бас бэлэн болж гинөө. Шүлгээ дахиад явуулчлаа. Энэ аргагүй шүү дээ. Нөгөө сүүлийн тэр мөрийг би бол оруулмаар байгаа болохоор яачлаа. Дахиад явуулсан шүү. За ингээд энэ ингэсэн. Авцсан шүү. За ингэсэн шүү. Энийг одоо дахиад явуулъя. Одоо чи зүгээр саях шиг тийм айгуугаар зүгээр л гялс уншаад өгч. Гялс. За. Сипсап бай. Хүүхаа. За айгуу хурдан гяс уншиж. За тэгээ за. Одоо олон юм байхгүй. 22-ийн төвчнөөс баян зүрхээр гараад л явна. Хайцсан чи яг уу яршиж зүг хаа. Гүдэн нутаг жаргалтай түүчлэх аргалтай миний Монголын хөдөө хааж яахгүй байсахан да. Миний аялын түүхийг хинч бүрэн мэдэхгүй мянган байрын замуудыг хүлмэн сайн мэдэндээ голын өсч тунгадаг амьдрал урсан өнгөрөн ганцхан насны залууга гадаа салхинд өнгөрөөй. Гой орчин үеийн хөдөөмөн мөртөд давхиж дроноор тэнгэр чиртэн гэрийн дээврээс одод шин харагдана гэтэл гар утсан дэлхий бүхэд хардна. Нардын ирчим интернет хоёртой нүүдэлчин сэтгэл ирээдүйтэй холбогдсон Монголын хөдөө шинэ өнгөөр гэрэлтэн миний зүрхэнд үргэлж гэрэлтэнэ. Аяллахын оронд төрсэн азтай нэгэн би 5 хушуу малтай хөдөө 5 сайхан алтай өдөө салхин газар илээд сарлагын аруу тамтагтан тааны өнөр хамар цэргэж талын дундах деваачийн саатан голын эрэгт майхнаа босгож гойлог биеэ наран шараад галын элчин шорлогоо хийж гитарын аянд сэтгэлээ уураад найзуудтай харин хууч дэлгээд наргид зүгтэр агшин мөнгөөр үнэж боломгүй монгол хүний жаргал аргалын галыг л асааж амьдын жаргалыг хээр амтан аргал унарч арга өөрсөн миний амьдралын аялын амтыг эхлүүлсэн бэлээ тал дээгүүр давхиж 5 ясан амраг тансаг их тэр нэршил миний хөдөө би хоттой үлдлээ та нар бай амьдрал бол аялал бол амьдрал мэдээ хөдөө гараа сайхан аялах хөдөөгийн сайхныг мэдэрч хөл нүцгэн гүйцэг хайртай бүхнээ дагуулаа хөдөө нутгаа зорцгой салхи татуулан явцгаая гар гараасаа барин уул нуруудыг давцгаая тал хэрийн дуулцгаая оддын доор хонож үзье орой бүрийг дурсамж болгоё миний Монголын хөдөө мөн миний аялын мөнхийн замаа хүүхаа зам өргөжсээр жаргал үргэлжилсээр чи одоо ямар хөдөө өстэй би гэж бодож аргалын далгыг асааж амьдралын жаргал болоод би үл явж байгаа хөхгүй мэнэ бидний хамтдаа бүтээсэн дууны шүлэг ойлгомжтой байсан уу үнэхээр ойлгомжтой байлаа маш их юм орсон байна тэгэхээр жоохон болонгордчих болоо айгу удаан болчих болоо яах вэ гялс явнаа чинь зүгээр хипхоп болоо явчихар чи гоё болоо шүү за ингээд бид аяа бэлдэж байна тун удахгүй хамтдаа бөөнөрөө бултаараа олуулаа бүтээсэн хөгжүүлсэн за явлаа за дуу бэлэн болох гэж байна энэ дуу бол хөдөө нутгийн талаар харуулсан хөдөө хэмээгтэй байгаа
Та аялалд гарахтаа. Үгүй аялалд гарахтаа ер нь бол өдөр болгонд аялалд гардаг л да. Гэрээсээ ажил хүрэх чинь миний хувьдаас аялал ахгүй юу? Энэ хооронд чинь бас цаг зарцуулна те. Энерги зарцуулна. Тийм учраас бас ялгаагүй л аялал болчих юм л да. Тун удахгүй аялах гэж байгаа аяллаа мэдрээд замдаа сонсч болно стерк. Болно шүү дээ. Чи ингээд ажил гэрийн хоорондоо сонсоод те. MRL байж болно шүү дээ. Яг зөв. Одоо бол туслан гарсан бүр гоё яг хөдөөрөө явж байгаа юм шиг л мэдэрч байна шүү дээ. Дори ми дээр гарч ирж байгаа энэ бүтээж байгаа бүх дуунууд маань гэр бүлийн радиогийн дууны санд бол нэвтэрж байгаа. Тэгэхээр та бүхэн радиогоороо сонсох боломжтой шүү. Үе үе таньдаг дуунууд чихний чи хайжгаар өнгөрөөл таны зохиосон дуу байна л гэж бодоорой. За хэдүүлээ ингэн зэ. Одоохондоо нөгөө нэг AI одоо юугаар зохиолгоод байгаа шүү дээ тийм ээ. А дараа нь хэдүүлээ тун утахгүй одоо РК заяа бид гурыг хин нэг нь одоо ая зохиох одоо тэр төгөлдөр уун мууран дээр аринжрок хийх одоо чадруудаа илүү хөгжүүлчин тэгээ тэр нь өөртөө шууд энэ зохион. Хин нэг нь яг тэр чадвараа хөгжүүлчин. Тэгээ тэр хин нэг нь тэрийг явуулцгаая. За босно. Бэлэн бачна. Явж л байна. Уншиж л байна. Энд чинь бас хугацаа явдсан шүү бас. Дуу бүтэн гэдэг чинь тийм амар зүйл биш гэдэг чинь та нар тоглоом гэж бодоод байгаа юм уу? Тийм штэ. Тэгээ өөжиг явах дээр л ингэдэг хөхгүй яг. Хэдхэн минут. Гэхдээ манай эдийн санаа хитрхи олон санаа ингээ нэг дор бөөгнөстэй. Тэр нь л жоохон санаа зовоод байна. Одоо Nokia бол одоо тэгээ хөдөө аялдгүй юм байж нэг худлаа. Тэгээ супер хотын хөдөө бол тэр гэдэг нэг үг оруулаад ирсэн. Юу жаа. Тэр нь манай одоо шүлгийг бол нэлээд бүлэнгуртуулсан харагдаж байлаа Nokia. Артист Nokia дуулж ил ойл гоё юм. Тэр чинь бол яг юу байсан шүү дээ. Нэг бадагтан баг шахуу байх шиг байсан шүү дээ, тий. Тэгэхээр арай зүгээр ах шиг санагдсан шүү. За сонсъё. Ингээд нэг орж ирээд гараад ингээд надад. За минимум одоо нэг програм хүртэл одоо толгой нэргээ жоох удаад ах шиг байна. Сүртэй шүлэг болсон. Гэтэ сая айгүй урт шүлэг байлаа. Боцсон ш ямар ч гэсэн. За хөөе шүлгээ оруулаад. Шүлгээ оруулсан. Оруулчаагүй юу? Комент хэсэгт оруулсан. Комент хэсэгт оруулаад пин болгоё. За тэгэх. Айна шүлгээ оруулаад шүлгэн дээрээ хамтдаа харж байгаа дагаад дуулцгаан шүү. Яг энэ цаг мөчид гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр та доорой ми болонгаа хүлээн авч сонсож байна. 35045 цагийн минь вебсайтаар бөмбөрсгийн өнцөг болон бүрээс Монгол улсынхаа өнцөг болон бүрээс сонсож байгаа сонсогч танд баярлалаа. Ингээд хөдөө дууны маань Lyrics орж ирсэн. Ингээд пин постор орж ирлээ. Та яг үгийг нь харж байгаа хамтдаа дагаад дуулцгаан шүү. Дуу бэлэн болсон. За дуу бэлэн болсон. Явуулсан юм уу? Явуулахгүй. Явуулгаагүй нэг гинэ. Юу гэсэн? Явуулах гэж байна. За явуулах. Одоо эндээс нэг хайдаг байхгүй юу? За. Нэг миний татсан дуун дотор ингээ орчдөг байхгүй. Зөв. Чи олох гэж бас жоохон төвхтэй. Бас юмний учир цанцсан. Учир гэдэг жанцтай байж тээ. Одоо энийг бараг шууд нэг инструментал тавиад шууд өглөөл өглөхөр байгаа байхгүй тий. За. 22-ийн давчаа. 22-ийн давчаанаас очоонаас. Яа юу ч За дуу бэлэн болсон. Ингээд хамтдаа Монгол улсын дэлхийн хамгийн отгон уран бүтээлийг үлгэдэж авлаа. Энэ бол хөдөө хэмээх уран бүтээл нь. Үгийг гэр бүлийн радиогийн сонсогчид зохиолоо. Мэдээж аяыг бид нэр албан ёсны эрхтэйгээр яараа зохиолгууллаа. Ингээд боолоороо хөдөө дууга хүлээн авч сонсцгаая. Боолоороо гэдэг. Энэ их трап нь. Трапа бөтё. Яа. Хөдөө. Бүстэн товчоос баян зүрхээр гараад явна. Хатсан шахал яр шиг зүгээр. Хөдөө нутаг жаргалтай. Түүч түлэх харгалтай. Миний Монголын хөдөө хаач байхгүй сайхандаа. Миний айлын түүхийг хинч бүрэн мэдэхгүй. Мэнган бэрийн замуудыг хүлмил сайн мэдэндээ. Болын шиг тунгалаг амьдрал урсан өнгөрнө. Данцхан насны залууга гадаа салхин дөнгөрөө. Ойрчин үе хөдөө минь мөрдөд афич тронор тэнгэр ширтэн гэрэн дэврээ содч наригдан гитэл гаруудсан дэлхий бүхэл багтан нарны ирчим интернет хоёртой. Нүдишний сэтгэл ирээд үйтэй холбогдсон. Монголын хөдөө шин өнгөр гэрэлтэн. Миний зүрхэн дүргэлж гэрэлтэн. Аялын ордон турсан аттай нэгэн бий. Таван ошумалтай хөдөө тавтай сайхан алтай нодоо. Салхин атрлээ цархин арууламтигдан. Таны өнөр амар цоргиж талын дундах дэважин. Молин ирэгт майх
Ясна босгож гойлыг бие наран шараад галын ирчин шолоо хийж гитрийн айн сэтгэл уйраад найзууд дөрөн хууч жоохон чил дууч те. мөнгөөр үнэж боломгүй Монгол хүний жаргал юм аргалын галыг ясаа жамдын жаргалыг хэрамтлун аргал үнэртэй жарыг гүрсэн миний амьдралын он аян амтыг ихлүүлсэн билээ тал дэгүр тафич тавун ясаа амрэ танцэг тэр машил миний хөдөө Лайл бат амдрал мэдээ Хөдөө гараа цайхан айлахгүй Хөдөөгийн сайхныг мэдэрч Хүлн үцгэн гүйцгээ Хайртай бүхнээ дагуулаад Хөдөө нутгаа зорицгой Салхих татуулан явсгай Гараа сабарин Нуус нуруудыг давсгай Тал хэрэр дуусгай Оттын доор хоног гүзи оры бүрийг Орсонж болгүй миний Монголын хөдөө миний айлын мөнхийн замаа Зам үргэлжилсээр Жаргал зүргэлжилсээр Энэ амар байна. Би хайгаад байна энэ дуулаас. Аймшиг киноны трейлер. Би энэ дуулаас гоё дэс надад бол. Би бол тавьж сонсохгүй Чи байна. трап ойлгохгүй байгаа байхгүй. Би ойлгохгүй. Тэгэхээр яг хөдөө гэхэр чи яг юу гэх юм бэ? Юу яа. Би угаасаа дахиад өөрөөр өгцөн байгаа. Та хоёрыг ингээд сонсоод enjoy хийж явах хооронд чинь би ариу өөрөөр өгцөн. Бүжгийн одоо химэл мэмэл гэдэг. Тэгээ dance mens гэдэг. Тэ. Бүжгийн. Тэгээд энэ хоолойг нь эрэгтэй биш эмэгтэй болгож үзэх үү? Заримдаа ингэж дахилтын эмэгтэй зөө. Зарим эмэгтэй эрэгтэй холилдсон маркер. Харин тийм жоохон тэгж мэгэж Men woman гэд бичин штэ. Арай өөр. За жанрыг нь нэрэ жанрыг нь өөр болгоо. Энд бүр надаас гадна айгаад байгаа хүмүүс зөндөө юм шүү. За. Гэтэ сая ихтэй жоохон аймаар л юм те. Тэ гоё штэ. AI-аар бүтээж байгаа учраас зарим нэг үсгэн дээр нь үгэн дээр нь жоохон нөгөө нэг арай өөрөөр дуудагдаад ээж магадгүй тэр нь арай жоохон өөр сонсогдоод ээж магадгүй. Ер нь гайгүй гарч байгаа дуунуудаасаа энэ гуруула өөрсдөө энэ чинь хоолгоо авчиад дуулъя. Тэгвэл бас юм гой дуунууд дээр зарим нь одоо AI өөрөө дуулахтаа болонгод гар мар хийтэй гар гэдэг яг нэг тиймэрхүү хоолгоо. Эсвэл наад хүн чи өөр хангаа хөнөө гинэ. Арглин галик асаж амдлын жаргалик амтлна гэнэ. Аргал өнөртөж араг хүрсэн гэдэг. Энэ бид нар ингээд оруулж явах нэг зүү юм байлээ. Ингэж чи нээж чи хөгжд юм байна. Харин тийм ба. Тэгээ манай эдийн энэ юу ингээд шүүмжлэлийг хүлээж аваад идэр чинь би энэ юу уншилтандаа сайжруулахгүй болоод энэ фейк юм байна гэдэг гэх тийм. Яг үнэ. За одоо сүүлийн хувьдбараар нэг сонсч үзье. За энэ дууг сонсоод угаасаа доороо юм болон маань бол өндөрлж байгаа шүү. Тэгээд юу байхгүй энэ нөгөө female гэж оруулж амжаагүй шүү. Эмэгтэй хоол оруулж амжаагүй. Дан хэрэгтэй хоолоор байгаа шүү. За ингээл хамаагүй. За энэгээр нэг сонсч үзээл тэгээ болохгүй болох. Энэ бол pop dance чанараар хамтдаа сонсох гэж байна. Энэ их дуу яваад байна. Pop dance. За бүжиглийг оруулаа. За. Твитин товчоноос баян зүрхээр гараад л явна. Энэ гэсэн гой доош санагдаад байна. Энийг бол би сонсож явах юм байна. Түлэх аргалтай миний Монголын хөдөө хаач байхгүй сайхандаа миний айлын түүхийг хэнч бүрэн мэдэхгүй мянган бэрийн замуудыг хамтдаа хөлмийн сайн мэдэндээ голын ус шиг энэ гоё юм шүү дээ. Интернет хоёр дой нүдэчний сэтгэл дээрээ дүйтэй холбогдсон Монголын хөдөө шин өнгөр гэрэлтэн миний зүрхэн үргэлж гэрэлтэн
На босгож голыг бие наран шаа. Чин шоргоо хийж гитэн. Голыг бие наран шаа. Зүтөрөн хууч тэмдээ наргиж сох тэр акшин. Мөнгөөр өмнөж боломгүй Монгол хүний жаргал юм. Эй. Миний хөдөө би хотод танар бай амдэл бол айл бол амдэл мэдээ хотогаараа цаахан айдах бой хөдөөгийн сайхныг мэдэрч хөл нүцгэн гүйцгээ хартай бүхнээ дагуулаад хөдөө нутагтаацгой салхихта дуулан явцгай гаргараасаа барин Однородыг давцгай Тавхэр дулцгай Атын дой хонож үзэй Оре бүрийг дурсамж бодвай Миний Монголын хөдөө За одоо тахилтын. Миний айлын мөнхийн заммаа Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр таягийн цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч сонслоо. Маргааш яг энэ цагта эргэн уулзалтаа түр баяртай. Радиогийн 1-р студид Эркэ очроо заяа найруулагч Мизо ажиллаа. Баярлалаа та бүхэндээ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Эй. Йоо. За ямар өвдөө? Би ийм амархан гэж бодоогүй. Ёстой гоё юм аа. Улаанбаатарын өглөөгийн доор ми гэж. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио